За сайн бацгаана уу. Аквариумын загас сонирхч ах дүү найз нөхөд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид аквариумын загасчд блогийн маань 3 дахь дугаар одоо энэ хүү эхэлж байна. Өнөөдрийн дугаарын зочноор маань Мөнхөө ах маань оролцож байгаа. Одоо хүмүүс мэдгээр нь сахал. Хоёр амир сахал дөрөний дунд сууж байгаа. Дунд гэж загт нь биш. Маа загт нь сууж байгаа. Бас сахал байна. За тэгээд дэлэг маань анхны асуултыг тавиад явах бах. За мөнхөө яагаад таныг сахал мөнхөө гэдэг болсон бэ? Гэхдээ ер нь бол юу юм? Би өөрөө хүүхд байхдаа нөгөө төмөр биш үү те? Төмөр ийм гэж үтсэн байхгүй юу? Чихээ цолоод. Тэгсэн чи төмөр ийм гэж үтсэн чи төмөрөөс өөр хашилтаа болцсон. Тэгээ хашилтаа болцсон чи сахал усан шүү дээ. Усгаар юм туураад байдаг байхгүй юу? Тэгээд ерөөсөө тэр чи бараг 18 дэх багтаа л тэгсэн байхгүй. Тэгээд 18 дэх багтаа л Сахал байсан. сахал тавьсан. Тэгээд тэр чигээр бараг хусдаггүй. Усгаар ингээд туураад байдаг байхгүй. Тэгээд нэгс эндээ бүр тэгээд өөрөө тасцсан. Угаасаа өглөө усвал сахал усах цаг магаас ахуулаад зөндөө юм байгаа шүү дээ. Тэрийг хэмнэцсэн. Тэгээд ерөөсөө сурцсан. Тэгээд надад айгүй сахалгүй арах юм бол хүмүүс айгүй танихгүй. Би болохоор яг нөгөө аквариумын загасчид дунд яг мөнхөө гэдэг нэр айгүй түгээмэл ер нь Монголд доо. Тэгвэл айгүй олон мөнхөнөр байдаг учраас ялах гал сахал мөнхөө гэсэн баг гэж боддог гэсэн. Тэг бүр хүүхд байхасаа тэгээ явцсан биз дээ. Ер нь бол нэг 18 ер нь 10 дугаар анги төгссөний дараа жил ихэд ерөнхийдөө сахалтай. За 10 дугаар анги тоход бол яг хүүхд байсан болохоор арай гайгүй. Тэгээд 10 дугаар анги төгссөний дараа жил ихэд юм ба. Тэгээд нөгөө сахалтандаа багш багшнараас айхаа удаа оюутан боцсон. Тэгээд хамаагүй тавиал гэх тиймээс ширээсээ. Тэгэхээр одоо нөгөө нэвтрүүлэг бол яг нөгөө ингээд зочин бүрнээс асуудаг нэг уламжлалт асуулт байгаа шүү дээ. Та хэдэн оноос хойш загт хийжсэн бэ? Аквариумын загсыг. Би одоо яг аквариумын загс чигээд энэ жил бол 40 дэх жил болж байна. Вау! За баяр үгүй. Ер нь бол баяр юм дөргий. ер нь бол ингэж бодож ирсэн. Би нэг одооноос 10 жилийн өмнө 30 жилээ болсон шүү дээ. Тэгсэн. 30 жилээ явуулаад 30 жил загс чигээд 30 жил болж байгаа юм чи ингээд найз нөхдөйтэйгээ нэг жижиг юм хий гэж бодож ирсэн байхгүй. Тэгсэн чи нөгөөх нь нэг мэдсэн чи өнгөрцөн байсан байхгүй. Тэгээд түрүү жил бас эхнэр мөхнөртэй яриад би одоо ингээд загс чигээд 40 жил болох гэж байна шүү дээ. Тэгээд яриад явж ирсэн. Тэгсэн чи сая өнгөрсөн 9 сард байхгүй. 9 сар 40 жил өнгөрчих. Нэг мэдсэн чи. Үлдээ тэр чинь яг өдөр нь өнгөрсөн бол жил нь өнгөрөв л дээ тий. Тэгээ ер нь 40 жил болоод нэг жоохон найз нөхдөйгөө ингээд нэг жижиг үржүүлгийн газар игээд тэгээд найз нөхдөйгөө юм ярих гэж бодсон. Тэр маань өнгөрчлөө дээ. Дээр нь тэгээд энэ өвчин гарцсан байгаа болохоор одоохондоо ч яг тэгсэн юм алга л да. Ер нь бол ингэсэн. Одооноос одоо 40 жилийн өмнө гэж би 6 настай сургууль арга өссөн. Тэр үед чинь 8 настай болдгоо юу? Тий. 6 настай байжгаад цэцэрлэгийн баг ахлах бүлэг үү тий. Ахлах бүлэг байсан. Тэгээд манай ээж өөрийнхөө манай цэцэрлэгт багш байсан байхгүй юу? Тэгээд цэцэрлэгийнхээ эрхлэгчинд юм авах гээд орохгүй юу? Тэгсэн чинь орсон чи тэр айлд одоо тухайн үед бол одоо бас нэлээ элит загас их байсан юм шиг одоо тэр чи одоо 80 он гэх юм л да. 80 оноо 79 онд тэр явцсан байхгүй юу? Яг 80 оны л их юу юм бэ? 100 юм 8 сарын 9 сард. Тэгээ орсон чи ингээд 3 давхар одоо миний мэдхэд 3 давхар 50 байсан. Тухайн үед бол яг аквариум зүгээр энгийн аквариум төсөлтэй. Тэгэд ороод ерөөсөө тэр загсыг хараад шууд мэдрэл мөтсөн. Тэгэл би одоо тухайн үед бол орж харчаад нарийн юм бол сандгүй юм. Гэхдээ тэнд байсан загснуудыг бол ерөөхдөө одоо ч гэсэн ингээд нүдэнд харагддаг л та. Анх харж байсан болохоор. Тэгээ би шууд ороод тэр айлаас ороод ээж гарыг гарахгүй гэж болчихсон. Би загстай болмоор ингээд. Тэгсэн чинь нөгөө айл юм ус гаргахын тулд надад барины шилэнд 4 шиг загсыг өгсөн. Гөө гарахын тулд гэж энэ ч одоо жишээ нь одоо ингээд над дээр хүүхд орж ирээд жоох хүүхд аав ээжтэйгээ загс хийдгүү айлын зүгээр миний таньдаг хүн орж ирээд хүүхд нь би гарахгүй загстай болмоор гэж өөлөх юм бол ямар загс ч юм нөгөө нэг юм хайр төрн шүү дээ. Яг өөрх нь нөгөө хоббинд тэр хүүхд тийг дуртай байхад баг тэгээд өгсөн бол. Манай ээж шууд авч гарах гээд утсан л те. Мэдээж санаа зовж шүү дээ. Нэгт өөрх нь удирдлага гэн те. Хоёр хүүхдэд дагуудад болцсон нэг мангар уцаа ороод би загсаа таавдмаар би гармаар гоо тэгээд чи өөрх нь ээж аягүй эвгүй байдалд орж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө айлын юм маань одоо бодоод тахад хоёр төрлийн гүпи өгсөн байна. 90 охин 2 охин. Тэгээд нөгөөх барины шилэндээс амар маадаг гэртээ орсон. Манай байр насны холгууд байсан л да. Манай тэгээд 12 дэх оролт байсан. Тэгээд
гэртээ ороод тэгээд ер нь загасч болох зам маань тавигдсан дээ. Тэгэхээр манай үзэгчид бол анзаарж байгаа. Одоо нөө загасчдын дунд ийм байдаг шүү. Хурцын дасгал руу шилжиж гэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол ер нь хүүхд ахуй наснаа ер нь хурцын дасгал руу шилжсэн юм байна шүү. Түрүүний цомбогийн яриан дээр болохоор хэрвээ одоо миний таньдаг хүний хүүхд орж ирээ загас би өгөхгүй. Юу яаж байгаа? Юу ичлээд цаваа бил өгөхгүй акурма бил тэгээд ингээд акурмдоо босныхын дараа анх нь өгнө гэж л гарна. Амигээд үүлээд хүн над бол юу Тэр загсыг одоо хүүхд амар аваа их санагдчих жоох хүүхд. Үгүй тийм л дээ. чиний үе өөрзөө бидний үед бол зөө Яа тийм. Одоо бид хоёр ярьж штэ. Таагүй өгч. Нэтрүүлэг явж байгаа шүү дээ. Жочноо доо. бидний үед яа нөгөө 3 литрийн шил өгдөг шүү дээ. Сокны шил. Тийм сокны шил ер нь Тийм шүү дээ. Ер нь тэгэл хийж өгч. Тэгээд одоо би загснаас за болихтой бол би угаасаа халагч малагчтай байжсэн. Анх нэг гүпи нөгөө махынхаа ахнараас ингээл ганц нэг гүпи аваад шилэнд аваад тэжээж ихт бол би халагчтай байсан сандгүй. Яг юугаар агарж үлжсэн сандгүй. Өдөш угаасаа агарч удаж байхгүй. Агарч удаж байх нь байдаг ус. Орсыныг агарч удаж. Тэгээ нэг юм пүр гэсэн нэг ингэж баг иргэдгэр юу нөгөө нэг юу гэдэг л носоос нь баг харагддаг шиг нэг тийм. Харагдах хоёр юм зүйлсэн байна. Харагддаг нь тийм харагдах сүүлийн хөлж байна. Тийм. Ингэж эргээд нэг юм ингэж хөдөлж байна уу? тийм ингэж хөдөлдөг яаж ингэж хөдөлж юу. Нэг тийм бүдэг санагддаг байхгүй. Яг ингээд халагчтай байсан сүүлд нэг илсэн халагч гэдэг нэг гарч ирсэн шүү дээ. Тийм. Юуг нь харуулахгүй л орж таачдаг. За тэгвэл 679 он тэгээд загстай болоод. Тэгээд тэр чинь одоо барин шиндэд хийжээл явж байгаа шүү дээ хэсэгтээ. Тийм. Тэгээд ер нь хэдийгээр акуртай болчихоо. Тэгээд хараа тэр чинь ингээд ер нь бол ингээд тэр чинь угаасаа л одоо бид нар ингээд акурыг нэмдэгтэй адилхан тэр чинь барины шилээ нэмээ явчихсан. Барин шил юм. Тухайн үед бол ингэж байгаа. Аваад удаагүй байсан. Аа. Аваад удаагүй нэг сар орчин болохоор мэдээж тэр чинь насан турш гүпил өгч байгаа шүү дээ. Тэг юм. Сар болоогүй байсан чи аав нэг өдөр чи яасан бэ гэсэн чи хүүен загас чин төрж ин гэдэг шүүлтүр байхгүй. Тэгээд зузгаа авч байгаа юугаар авч байгаа ч хоолны албаар. Хоолны албаар тэр загас авах гэж бол үнэн авьяас байгаа байхгүй тэр чи. Тий зузгыг яваа шүү дээ тэгээд энэ дотор нь. Тэг юм. Тэгээд аваад хажуу талд нь юун тэгээд одоо дахиад барин шилд хийж байгаа шүү дээ. Тэр үеийн загас ерөнхийдөө одооныхын загсыг бол нэгт жоохон бүдүүн баргийн хоёр одоо юу гэдэг чинь одоо Монголд дүнгиж нутагшаад эхлээд удаагүй тэгээд ер нь дандаа бат бүхэн үлдсэн байсан үед гоё сайхнаас илүү бат бүх талдаа илүү амьдрах чадвар сайтай юм ихсэн. Тэгээд ер нь бол нэг би нэг 2 жил тэгж барины шилэнд хийжсэн баха. Тэгээд дараа нь нөгөө нэг та хэд мэдгүй нэг аккумуляторын сав гэдэг нэг байдаг. Аккумуляторын шингэн сав гэдэг нэг юм дөрвөлжин яроол нь битүү тийм цутгамд ийм нөлөөтэй юм шил байдаг байхгүй. Бодвол тэр аккумуляторын шингэн дотор нь хийгээл дээр нөгөө электролитийн ус мод тийм хийдэг юм шиг. Тэгээд тэрийг цэвэрлсэн нэг юм 3 литр 4 литр баг завд акур юм биш үү? Завд акур. Тэгтээ жоохон нөлөөтэй. Одоо дээр үе загсчд бол мэдэндээ ингээд харахад бол ингээд юм ногоон туяатай ингээд сайн харах юм бол загч мах шиг мөрөөс өрөө гэдэг шиг. Тэр парк дээр байдаг нэг тойл байдаг тэр шиг. Тийм шиг. Тийм. Тэгээд тийм савтаа болоод жоохон байж байгаа л нэг 3 дугаар анги мангад орохын алдад манай аав Москва руу тэмцээнд яваад. Аха. Москва руу тэмцээнд яваад ирэхдээ ээж мэд бидэг байхгүй хүртэл надад аквариум шиг үзсэн. Тухайн үед ч юм уу тэр богоноор 5 өдөр чирээд ирж байгаа шүү дээ. Аквариум агааржуулагч. Нэг нь юу нэлээ. Халаагуур. Тэгээ шүүлтүр мүлтүр ойр зүр юм дээ. Бод загс ирэх үсгсэн юм. Тэгээд ер нь тухайн үед үеийнхэн дундаа 60 литр аквариум тухайн үед тэгээд нөгөө юм арамтай нөгөө төмөр арамтай аквариум байдаг. Тийм. Тэгээд эхэлжсэн дээ. Аа. Тэр ч бас байсныхаа дараа тий. Ном бичгээд бол бас нэлээд сонирхолтой ном болохоор төвхөн зам л байна шүү дээ чи одоо. Тэгээд тэр чинь удаагүй байж байгаа ингэж байгаа. Манай байрны ах тухайн үед манай доотлолт байсан яг одоо нэрийн сандгүй хүүхд байсан юм шиг 3 дугаар ангид 2 дугаар ангид тоход нөгөө ах чинь зараатай. Чиний миний гүпи үржир амар хөвцөн. Ах зарц хижээмээр өгдөг. Тэгээд анхны 8-га тэнд хийж байгаа байхгүй яасан гэсэн чи 6 ос гүпигээр зараас хэлдэг. Тэгээд амттай болох хилэл гарч байгаа байхгүй тэр чинь. Тий нөгөө ах чинь болохоор гүпитэй болмоор байдаг. Бодуу зараа гаднаас ч юм хаанаас ч олоод ирсэн байгаа шүү дээ. Зүгээр болоод ирсэн. Тэгээд эхлээл тэгээд ер нь тэгээд амтан бүх юмруу тэгээд ороод эхэлж байгаа. За тэгээд тооч үзье. За 79 он тэгээд яасан 2 жил гэсэн 79 80 81 82. Баяах нөгөө манай анхны дугаараар баяах орсон шүү дээ. Нөгөө баяах нөгөө яриад байгаа шүү дээ.
За ер нь юм зарлаад бол тэр чинь хобби биш болж байгаа шиг байна. Би энэ хүний хобби биш бизнес болгосон оны 7 гэдэг. Тэр чинь юусоо бараг 82 онд л Тэгээд байна. 82 онд ер нь бол хоббиг бол бизнес болгосон юм биш. Ер нь тэр чинь тэгээд би хүүхд тогтоос одоо бодоод байд нэг 7 дугаар анги гэлөө 6 дугаар анги тогтоо нэг нөхрөөс гурам авах гээд 30 төгрөг тухайн үед 30 төгрөг шүү дээ. 30 төгрөг чинь бол тухайн үед бол нэлээд мөнгө байсан. Тэгээ нөгөө мөнгө холигтуулаад нөгөө Ийм хөр. би надаас бүр төгсөлсөн гарсан. Тэгээ боо юм болоод тэгээд бүр сүултээ шууд ээж аваад мөнгөний нийлээ. Манай өвчиг мөнгө авцсан. Би загсаа авмаар. Тэгсэн чинь нөгөө загсаа надад үзүүлсэн байхгүй. Өө манай миний загс энэ байгаа маа. Гитээ ороод үзүүлсэн байхгүй. Тэгээд би үдчихэж юм авах болно шүү дээ. Тэгсний манай махыгаа загсыг надад зарцсан байгаа байхгүй. Ах нь яг өгнө шүү дээ, тий. Мэдээж авах мөнгө байхгүй юм чи. Тэгээд тухайн үед бол тэгээд чи одоо хэдэн онд 85 6 оны тэгээд ер нь хүүхдүүдийн дунд жижиг сажиг бизнес гараад. Тэгэхээр тухайн үед бол яг загс бол одооных шиг ингээд нөгөө гой муухаас ухаа гэж байхгүй шүү дээ. Мичнээс бол 3 5 төгрөг гээд болоо. Купи болохоор бас адилхан 3 5. Тэгэл 3 төгрөгийн мичнээс 3 төгрөгийн бицэлийн мойл эднэр бол яг нэг хэмжээтэй. Тим хэмжээтэй байх юм бол очиод 3 төгрөгөөр л авна. 5 төгрөгийг бол 5 төгрөг. Тэгэл авна. Тэрнээс дээшээ доошоо олон аваад байгаа тийм юм бол байх. Яг ингээд үнээрээ алтан загсны зузаг 5 төгрөг гэх юм бол яг 5 төгрөгийн алтан загс бүх газар яг орсон мөнгө адилхан байсан ч юм аахгүй. Үнэ том жижигээр адилхан байх юм бол тэгэл 5 төгрөг. Тэр үед чинь нөгөө цөөхөн хитэн загсчд юм тэжээд байсан л. Тийм ээ. Одоо болохоор яг нөгөө нэг ингээл загсны төрөл зүйлч олон болсон болсон. Дээрээс нь царайжсэн өөрчлөгдөж чинь тий тодорхой хэмжээгээр. Юм дэхтэй юм манай анзаарсан юм шүү дээ. Манай монгол хүмүүс ерөнхийдөө тэгдэм яа өөрсдөө нь онцлог юм шиг. Гадны хүмүүсүүд ингээд одоо зөвхөр годомжийн нохоос гэсэн нэгдэг шүү. Хараад нохоо бол нохоо, муур бол муур тий. Тэгэхээр манайхан бол нохоог дотор нь бүх англиар нь ангилна. Тэгээ мичносыг та нар одоо мэдчихэж шүү дээ. Мичнос ч бол бүгд ингээд одоо нэг нь одоо 400 мөнгө байдаг шүү дээ. Нөгөөт нь гэсэн чинь үнгүүч авахгүй байхгүй. Тэр гадаад очиж тэр бүгдээр бараг л ойролцоо өгдөг шүү дээ. Ер нь бол тийм байна. Тий. Яг нь тэд нар чинь жишээ нь Монголд ч морь нохооноос нэмж загснаас мичнос 3-ыг л амар шидэж байгаа байхгүй. Бүр ингээ удам судар нүдний өнгө хайрсны хэлбэр гэж онцлог байгаа юм л да. Яг тэгэхээр юм шүү дээ тий. Одоо чи диско шахаа заяа. Диско шахаа. Диско шахаад шүү дээ тий. Үсрээл нэг 5 төрлийн зулцах гал. Ой бөөринки, зөө, шовтон тий. Эсвэл том жижиг нүдтэй ч юм уу тий. Ингээд нэг дефекттэй байна. А тэгээ ерөнхийдөө ингээ харах юм бол нэг шахаанаас хэд чинь яг ижилхэн бол 5 юм уу 10 гарч байгаа байхгүй. Мичносны бол 400 зулцад яг ятхан зулцах байдаг. Тэгээд л онцлог юм шүү. Ер нь бол тийм шүү дээ. Тэрнээсээ бол сквер бол бүгд адилхан шүү. Тийм шүү. бас Яг гоо тэгтээ цөөхөн шүү дээ. цөөхөн дотроо. Тэр дотроо зүгээр согтоо мохтой янз тийм хүл юм байгаа шүү дээ. Тэрнээс айхтар бүр юм. Тэгэхээр чи мичнос далбатаа мичнос гэдэг чи нийлээс гарсан 5 далбатаа мичнос авахад 5-аа төгрөг ба шүү дээ. Шууд ялгахтаар шүү дээ. Ер нь бол тэгж байгаа. Тэр ялгана гэдэг чинь бас авьяас. Тэгтээ би тэгж боддоо шүү дээ. Манай загсчд байна шүү дээ. Малчин болох юм бол бүх хоноо шууд хараал ялах. Бод янз янз хавас. Би бол ялахгүй. Үгүй чи бодлоо чи ийм жижиг гин хачин бөөс шиг юм ингээл янз бүрээр нь ялгаж байгаа шүү дээ. Тэгэхээр чи мал дээр очиод ялгаал ингээл шүүд тийм бас нэг туршлах ч юм уу дээрээс нь сонирхол байна л да. Магадгүй тий. Ялгахын яриад байхгүй. Одоо ингээ хараад одоо 500 хоног ингээ хараа. Оо тэр мө халдсан байхгүй шүү дээ. Содгоо. малчин ч бол ерөөсөө Өөртөөс тэгээ ялгана шүү. Ялгаа бид нар сайн дутхгүй гэсэн байхгүй. тий тэгээ тий. Сонирхоод явах юм Ер нь бол тэгэл ер нь бол 1000 сая загстай хүн бол байсан хүн бол тэгээд ерөөдөө дунд нэг хоёр онцлог загснууд бол хараад мэдчихлээ шүү дээ Тийм шүү. Гүний хайртай загас гэж байдаг. Тэгэхээр бол түрүү зүгээр нэвтрүүлэг эхлэх явах зүгээр ингээл яриа нүнд яаж ирсэн. Одоо мичносыг гэхэд мөнгө ахмад 40 жил одоо Солонгос тогтой яалаа. Би Солонгос тогтой тасарсан. 3 жил байсан. Тэгвэл тасарсан тэгээд гэртүүл загс байсан л да. Тэгээд гэртүүл тийм мичнос эднэр байгаа юм. Би мичнос эднэр байсан загснуудаа бүгд ингэ хүнд үлдээд гэртүүлсэн загснууд бүггүй л үлдсэн. Бүггүй нэг хар мичнос үлдсэн. Тэгтээ хар мичнос найз багийнхаа найзанд оруулаад тавьсан байсан. Тэр хуцаад их надад тагсан. Тэгээд тэр нэрэл дахиад үржил үргэлжлүүлээд байсан. Тэгэхээр би мөнгө ахтар ийм дүнлэл хийгээд байна л да. Одоо яагаад ах гэдэг яриад байгаа юм хэрэг нилээ биднээс л одоо надаас ч 7 8 ах юм уу. Тэгэхээр энэ хүн ийм одоо л ингэ суухад бол одоо үзчихэд харахад бол за мөнхөө тарихгүй харахад бол 3 найз сууж байгаа шиг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө нэг одоо загас хоббитой найзууд хэлэхэд энэ 40 жил нэг юмд хоббироод амьдэрсэн хүн
залууждаг юм байна. Амар хайпи амьдралаар амьдрдаг юм байна нөхдөө. Тийм учраас сайхан хоббигоо юу гэдэг үлээ нөгөө өргөжүүлээрэй гэж хэлмээр байна. Рекламны пауз байлаа шүү. Та хизэнэс яг ямар мэрэгчлээ та? Миний бол Юу яг ясам дээр үү? миний бол үндсэн мэрэгчлэл ер нь бол би хүүхд тогтоод ер нь юу гэмтэй одоо тооцоолох юм байдаг шүү дээ. Математик тэр мэрэнд бол ер нь хичээлдээ гайгүй байсан. Монгол хэл уран зохиолд үнэхээр 0 байсан. Тэгээд 0-тэй ч биш хальтаа дургу байсан юм шиг бодоод тахад. Тэгээд яг 10 дугаар анги төгссөн бүсгүүд бичиж мичгтэй алдаа малтай үчилтэй. Одооны Facebook дээр бичиж байгаа хүмүүс яажуудад алдаа үчилтэй. Тэгээд юу тэгээд сонирхлын дагуу ер нь тухайн үед бол 2-3 сургуульд орсон. Яг төгссөн мэрэгчд маань уулын эдийн засагч. Уулын эдийн засагч. Тийм. Мэрэгчлэрээ бол ерөөсөө бараг 14 онд ажилласан да. Сургууль төгсөл. Тэгээд бас. Тэгээд ер нь бол тухайн үед одоо яг би чинь нөгөө 90-ад оны шилжилтийн үед яг нөгөө загсаад хийжгээд яг нөгөө одоо юу гэдэг юм те левел өндөр болцсон байсан. Тэгээд тухайн үед яг 90 онд одоо хүмүүс ингээд хоол ундаа тэр үчиг хэцүү үе зөндөө байсан шүү дээ. Хоол ундаа олдохгүй тэгээд 8 бүгд 8. Картын бараа дурчаад те. Тэгэхэд чи би ганцаархнаа загс тийжсэн. Ногоон нуур дээр ганцаархнаа амт тоо шүүдэг үлээс. Тэгээд тухайн үед яг би тэр үеийг бол мэдтээ. Яг тэгэхээр амт тоо шүүжтэй те. Бүтэн өдөр би нэг өдөр шүүлтүүрээ мартаа авчдаг байхгүй юу. Тэгээд буцаж харихаасаа залхуураад тухайн үед чи автобусаар явдаг ч үлээ яалаа. Тэгээд хүүнд арайч тэний хүн ирэх болов уу суудаг байхгүй юу. Тэгсэн чинь 11 цагт очиод орой 5 цаг болтсон суусан чинь нэг ч хүн ирэхгүй байхгүй юу. Хоос үг гэж. Хоос үг. Тэгэл би за тухайн үед яг би л ер нь ганцаараа үлдсэн юм байна гэж бодсон. Тэгээ ер нь зах дээр чинь баг нэг ингээд загс бас зардаг байж байгаа нэг болцсон байхгүй. Тэгээ нэг хэсэг баг 1 жил 2 жил баг хөө загсчих болов гэж боддог шин. Тэгээд 90 оны 93 муу хавцчих юм байна. Тийм. Тэгээ хүн баг тижээгээг байх гэж боддог шин. Тэгээд загс тижээгнүүд тэгэл өөрсдийн хоол болох хэцүү байсан юм шүү дээ. тий. Тэгээ яг нөгөө том загсчд байсан баг л та тухайн нөгөө. Гэхдээ одооных шиг юм нэг нийтлэг би мэдэхгүй. Тийм. Тэгээд Сураг яхад. тэгэл ер нь тэгэл 95 6 оноос эхлээд амтоос шүүж явахдаа айгүй хүмүүстэй танилцдаг байсан. Нөгөө Шинковод амтоос сайн ингээл ирнэ шүү дээ. Тэгээ шүүцэн зогсож байгаа. Нөгөө хэд чинь нөгөө юм жижиг шүүлтээр орцсон. Манай хэд чинь нөгөө нэг хамаагаар орцсон. Ваа, ийм загстаа мөгөл их загстаа даа биш тэр чинь бол хурдан шүүгчлээ байгаа шүү дээ. Ер нь бол тэгэл ер нь хүн бол тэгдэг байхгүй. Том юмтай өнөхөр лаг гэж боддог байхгүй. Тэр чинь бол зүгээр ажил хүмүүжлэгч байгаа шүү дээ. Тэгээд шүүж мөгөл анх танилцаад тэгээд айгүй од юм найзуудтай тухайн үед найзуудтай бодчихсон шүү дээ. Тэр ногоон нуур дээр яг энэ нэгдүгээр бол бас энтлийнх нь явдаг байсан ногоон нуурлаар. Манай Баянбуртын ажилтлыг яриад. Би нөгөө махад өссөн. Махаж хааны материал юу шин. Тэгээ хааны материал явна. Тэгээд тэр бүрийн үйлдвэрийг задлмаад ер нь Баянбуртын хоохот байсан. Ногоон нууранд очсон. Шүтгсэн шүү. Ер нь юу штэ. Одоо л ийм янз бүр болчиход байгаа болохоос бидний үе чинь бүр би нөгөө олон жил ингээд бол зогсож тийжсэн болохоор ерөөхдөө ингээд баримжаатай байдаг гэсэн юм. Одоо 4 сарын сүүлээр шүү дээ тий. Хамгийн сүүл 4 сарын сүүлээр одоо нөгөө юу шүү дээ. Оргил асын суудлаас урагшаана одоо нэг Орос улсын орол баригдсан байгаа шүү дээ тий. Зайсангийн. Одоо зайсангийн одоо Күгшүү баримаараа гэдэг нэг спорт залмалаад шүү дээ. Тэрний чийшээ нээдэг уснуудад 4 сарын сүүлээс ихэд амьд болдог гэсэн. Тэгээд нэг жоохон гарч байгаад баахгүй болчтой. Тэгээд баахгүй болол тэгэнгуутаа дараа нь ногоон нурт гараад тэгээд ханы материал гараад ээлжлээ тэгээд баахгүй болоод идэг. Тэгээд тэр зуны төрчтэй хоолтой байгаад идэг гэсэн. Одоо бол нөгөө тийм баахгүй. Манай голомны шалбааг тогтчоод тэнд ингээд амьд хол байдаг гэсэн. Одоо бид нар ягаа санаж байна уу? Цагаан. Соомны соом гэнэ юуны? Шанаа орхоны зулцах гэдэг артемик тэгдэг санаж байна уу? Солонгон өнгөтэй. Тий. Дээш хараад тэр үл яг томорол явдаг. Артем байгаа байхгүй. Артем гэдэг солонгон өнгө дотор нөгөө өнгө байгаа байхгүй. Тий. Амиаб ч болохоор яг юм цагаанаараа байдаг гэсэн. Сүүлд одоо л гоё улаад өгчөөд тэр одоо яадаг ч байсан. Тэр нөх хөрсний бохирдлоос болоод үүсгэж байсан гэж байдаг. Бараг үнэн баг. Тэгээс манай гудамжны шалбарт бороо ороод нар гараад үүсдэгсэн. Тэгээ шүүж хөрс бохирдол аргагүй л дээ. Хүүхд тухтай манайх ч нөгөө юунд 19 кабинет байсан байхгүй. Дунд гол дээр ирж усан тоглолоо л доо. Би ч усанд манай найзууд болгоо сэлж мэдээд амар тоглолоо. Би бол жарахаа бариад тэгээд тэрэндээ хамаг анхаарлаад юу хандуулаад загсаар тоглолдог. Тэгж явж байгаа л нөгөө ундааны шил
архины шил, пивны шил хөлөө авчихсан. Амар их байдаг гэсэн тий. Тэгэл хөлөө аваад одоо бол тэгвэл нэр үгүй шүү. Шууд шороо аваад нөгөө хөлөө ингэж гаргаж ирээд ингэж байгаа одоо шороогоо аваад нөгөөтгөн дээр наацсан заяа. Та зэрлэг байсан. Би яг 5 сартаа уучлаа чи тавьдаг байсан. Бид нар заяа харж байгаа шороогоо ингэж харж байгаа л юм ширхэхгүй шороо болдог шүү дээ. Гоё. Тим шороо аваа шууд наацсан. Би тэгээ одоо боддог. Одоо бид нар шороо тэгж хийх юм бол манай хүүхдүүд тэгээ баягууд Өрөвсөн шүү дээ. Өрөвснөөр Хэлээд тийм хөлөө тариах байсан. хэлчихв шүү дээ. тийм сайхан байлаа шүү дээ. Тэр ер нь шалбаг болгонд баг амьд хол гардаг гэсэн үг юм шүү дээ. Тэгвэл харин гудамжны шалбаг гардаг гэсэн. Гид нөгөө тэр голын ирэг дээр мэрэг дээр гэсэн чи гид юу санаанд орчлоо. Хүүхдээс юу санаанд орчлоо. Бид нар чи ингээ нөгөө загс авах гэж шүү дээ, тий. Загс авах гэж чинь тухайн үед бол аамаа одоо хэдэн төгрөгийн цалин дээрс юм мэдхгүй. Тэгтээ нэг ямар ч байсан сарын цалин нэг дунд мэрэгчтэй хүмүүс чинь бол нэг 380 400 орчим дээд мэрэгчтэй хүмүүс 650-аас дээш 700 Жолооч нар болооч нар чинь 700 авчих. Тээврийн жолооч нар чинь бол нэг 750 авчих. Тэгж авдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо загс 5 төгрөгөөр авах гэж тухайн үед одоо нэлээд өнгөтэй байхгүй юу? Тэгээ бид нар хүүхд байхдаа ганц мөнгө босгодог арга байсан. Юу гэсэн гэж? Юу? Дунд голын бургасан шүү дээ. Дунд голын бургасад баг нь дуудаг байхгүй юу? Арх төгрөг тавих мөнгө байхгүй юу? Архины шил төгрөг тавих мөнгө байхгүй юу? Пивны шил төгрөг 20 мөнгө лөө. Тэгээ нөгөө хэд ч уут тусгын хүлээгээ зогсож шүү дээ. Тэр чинь төгрөг 20 чинь амар үтгийс юм шиг тийм шил амар үтэй. Одооны шил бол бүр үнэн үнгүүдсэн байхгүй. Одооны шилийг ч юм уу авах газар ч байхгүй шүү дээ. Тий. Одооны шилийг бол хийж авдаггүй шүү дээ. Би ямар ч хэсэн 50 төгрөгөөр ундааны шил зараад кино үзчихлээ. 50 төгрөг байсан намайг яг зардаг баг. Бид нарыг багт бол яг төгрөг 50 мөнгө байсан. Архины шил. Нөгөөт нь төгрөг 20 мөлий. Та нар тархины шил мэдгүй том амтай. Том амтай арай том. Тэр чинь 2 төгрөг байсан. Хамгийн үнэтэй шил юм. Тэгээд тархины шил олддгүй л дээ ерөнхийдөө. Тэр чинь тархины шил чи айлууд чинь таргаа өөрөө бодлож аваад буцааж аваач зүгээр яг тарга нь өөрөө хямдах юм чи нэг төгрөг өглөөдөө. Тэгээ хүүхдийн зөрөөс ч л авах. Тий, нэг төгрөг байхгүй тарга нь шилнээс хямдах юм байхгүй. Тэгэхээр чин хүчин дээр шилээд хадгалаа шүү дээ, тий. Тэгэл тэгж айгүй хүмүүг олдог ус одоо бодоод тахад. Тэгээ тэргээрээ загс авчин тий. Тэргээрээ загс авчин. Үнээс гуугаад байх юм байхгүй. Тэгээд одоо загсны бол марцсан нэг хатаасан дайфны шүү дээ. Осоос ирсэн дайфны л гэдэг шүү дээ. Өөр хол. Тухайн үед та яаж ирсэн нь одоо би бол санддаг байхгүй. Одоо ингээд имэдээр загнуулж ирсэн байхгүй. 100 лагт гарна. Зарцаа байна. Зарцаа бүгдийн ангуудаа шууд ингээд 10 шиг хэлгээд ингээд тавьчихна. Тий, тэгдэг ус. Баа чи станд нь болоо гэдэг имээ загнаад. Би зарцыг хоол имэдээр зарцаа бариад зүү утсанд ингээд сөвлөөд. Тий. Ингээ нэг хит шиг юм татаад байсан. Болжмрууд дийдүүлээ дуус. Чи тэгвэл яг адилхан аюугаар болсон. Би бас имээгэнд манай имээ өвгөл ээж аав ээж налахт идвэсэн байхгүй. Тэнд очин. Тэр чинь яг ингээд манай имээ өвгөхөөс ингээд хошоо гараад юу тал авахгүй ерөөсөө баг хойд тийш тэгтээ амар зовж байгаа байхгүй. Далавчийн тастаад нөгөө юм хойдлын хоёр өсрөгдөг дэвхэрэг нь байна шүү. Тэгнь. Тэрийг тастчихээж тэгээд баг амьд багт нь зүү уцаар ингээд гизрүү ингээд сөвлж тавьдагсан. Нэвтрүүлэлт тэгээд юм оруулахгүй чинь амар юм хатааж байгаа байхгүй. Бавцлах маягаар. Чи ингэж нэвтээ идэг ус юм уу? Би хажуу талаа шүү дээ. Би жаагаар зэрлэг бэр гэж бодлоо. Тэгэж заваас тэгэж зовно гэж юу ах вэ? Дараа нь өндөгний шар нь удахилдаг гээд өндөг чанаад шарыг бас хатаах гэж тавьчихсан. Бас божмор дийдүүлсэн. Ер нь хараа өндөгний шар байж гоё болчихлээ. Тэгээд тавьчихсан. Ер нь хараад тэгчих шүү дээ. Одоо өндөгний шар мараа шүү дээ. Тэр бол зүгээр бид нар ингээд өндөгний шарыг ингээд одоо өөрсдөө бэлдэх гээд байгаа шүү дээ. Тэр бол ямар ч хэрэг байхгүй. Бэлэн хуурай өндөг гэдэг байхгүй. Тэр бол бест. Тэгээд гэхдээ би авч үзсэн. Яг гоё бэлэн байхгүй. Ерөөхдөө заримганд хийдэг гээд бас нэг манил занилтай гэдэг ч үлээний тийм хуурай өндөг байж. Юу би хайж байгаад олоогүй тэгээд жижигээр зарахгүй гээд нэг хилэг аваад одоо надад нэг юм савтай байж л. Би одоо нэг сая би хатаас ихэр өндгийг ингээд чанчин штэ. Чанаад шарын ингээд одоо эмгтээчүүдний кейк мек хийхдээ нэг юм гурил шигчдэг бүр нарийн шүрээд штэ. Тэрүүн дээр ингээд бицлаад. Тэгэхгүй зүгээр ингээд жижиг нарийнхан юм шимэгч хорхоо шиг өтнүүд гарч ирж байгаа хгүй ерөөсөө. Тэгээд тэр нь ерөөсөө 20 минутын дотор хатчих. Тэгээд саунд хийчихээр хоорондоо наалтахгүй. Тэгээд загсны хөдөлсөд Чи зааварж байгаа юм. Ус зааварахгүй. Би одоо хүмүүст үлээ өндөгний шар маргийн гүтэл бити тэр чинь хоолгүй үед хийжсэн өнгөрсөн баларсан юм. Одоо юм хөвгчөөд тансаг ус чин миний заавар хийгээд ус чин зааварх юм бол би хариуцахгүй шүү. Яа тэр заавархгүй. Тэр хуурай өндгөө шүү дээ. Тэр хуурай өндгөө шүү дээ. Тэр хуурай өндгөө ус зааварт болохгүй. Тэгээ технологиод хатаацсан юм өндгөө байхгүй. А яагаад одоо ховордсон юм бэ гэхээр нэгт биш дээ тий.
нэгт юу ундаг илбэг болцсон. Тэр 90-ад оны үед чинь ерөөсөө нөгөө нарийн боо моонд чинь түүгийн ундаг хийжсэн гас тэрийг аваад хэлж яваад хийсэн хамаагүй юм том байсан байхгүй юу. Тэгээ тэр чинь бүр юм 50 ууд хийдийн шуудаатай байдаг байхгүй. Тэгээд тэрнээс чинь нэг баг 100 грамыг авах. Тэгээд ер нь тэр ундгийг чинь бол дөнгөж босч байгаа одоо чи хамгийн хэцүү загас чинь бета грам 2 шүү дээ. Тэгээд тетрагон загснууд жижигхэн. Оо даний чи төлөө жижигхэн бас. Минор байна. Тэрний цэн тиймэрхүү загснууд гэдэг байхгүй. Даний уул шууд артем мэдэн шүү. Нөгөө гэрээ артем. Артем идэхгүй багхгүй. Одоо тэд тийм яалтсан юм. Даний уул яг өөрчлөөгүй л. Юу яагаагүй. Артем бол идэхгүй. Артем бол багхгүй. Эхний Артемээр яах гэж шараа. талын алсан шүү. Тэгтээ тал нь идсэн байгаа үстэй. Үгүй идэж байхгүй. Тал томорно л доо тэгтэл 100% авмаар л. Тийм л тохолтой. Тэг хэцүү болцсон лээ. Тэгээд бидний үе чинь нөгөө юу вэ штэ? Сүү вэ штэ? Тий. Тэгээд одоо загсны одоо хуч ус штэ. Хуч усыг савнд хийгээд сүү тусаагаад шайгаа гаргадаг гэсэн юм. Талах хажууднаас тавиад. Гэхдээ зүгээр яг тэр сүү тусаагаад шайгаа устаа дулаахан газар 28-аас дээш градус тавьчихад арзаатал марна. Даацгаз асуудал байна. Яг тэгэхээр буцаж шүүж авахгүй чи. загсан томрно штэ тий. Томрохоор нөгөөд идчихдэг болчдөг. Харахаа болчдөг. Хурдан томроо яг дүрс ах үедээ идэж чинь. Тэгээ томроод ирэхээр нөгөөд харахаа болч. Тэгэхээр өөр шааганд буцааж бариулах гэдэг байхгүй. Тэгээ яг сайн усан сэлгээд бид нар бол тэгээд тэгж би бол шаагаагаар тэгж хийж зүгээр ингээд одоо зүгээр түүгээс шүү дээ. Тэрийг ингээд тусаагаад дулаахан газар тавьчихсан. Яа гэсэн ч үгүй тий. Яг гоо тэгээд тэр чинь нөгөө сүүн дотор өөрөө тэгээд юм бактери шүү. Тэгээд өөрөө үржээж томроод тэгээд талхны өдийг гаргаж авах чинь заавал хөнгө байх хэрэгтэй. Тий талхны хөрөнгө нь байх хэрэгтэй. Хөрөнгө нь өжиж зүтгэн гарна шүү дээ. Тэг. Зүгээр талхнаас удаа хийж гарахгүй шүү дээ. Талхны одоо хөрөнгө амьдардаг нэг төрлөө өгдөг. Тэр чинь бас одоо оргил үедээ одоо ингээд тэр чинь өстө балер юм өстө тий. Йоо шижиг юм өстө. Тэгээд ингээд игнүүлээ тавьсан байдаг гэсэн шүү. Талхны хөрөнгө байлаа гэх тэр өт байхгүй үүсэхгүй зээ байхгүй. Заавал тэр өттэй хөрөнгийг авчиж зүгээр нэг өт байсан ч ямаахгүй. Эсвэл тэр өт амьдарч исэн талах шүү дээ. Тэрнээс нь авчихад тэр дотор мөнгө. Харин тий. Тэр ерөнхийдөө яг нэг буудаа хийж болохоор нэг эсдүүлэх ч юм уу нэг тийм л чанарыг байгаад. Тэр бол уг нь талхны өт болстой амар хүмүүс байдаг шүү дээ. Бага хүмүүс ганц нэг байгаа. Тэр нэг гаргаж авах гэж нэг л заваа орчин л гаргаж байна. Талхны хэлэхгүй л дээ. Яг тухайн үед өвөл бол ерөөсөө өвөл бол юу гэдэг юу лээ. Өвлийн гол хоол шүү дээ. Гол хоол ч юм уу яг юу гэсэн талхны өт гэсэн баг. Гэтэ тэр бол 90 эдэн хүртэл юм битээ. 97 он хүрээгүй нэг 95 он хүртэл талхны өт байсан. Тэгэл тэрнээс хойш турбушна шүү дээ юм бол. Одоо ингээд 40 жил түжээлээ тэгэнгүүт одоо таны мэдж байгаагаар манай хуучин загсч одоо хуучин загсч одоо хин юм байна. Одоо ирэх 4 замын анжил шээ. Тий. Одоо ирэх бас надыг анх харахад баг ийм цагт байсан. Бас залуухан байгаад байгаа ш. Ер нь бол хайцсангүй байгаад байгаа шүү дээ үеийнхнээс. Одоо ирэхийг бол ер нь загц зүйдийг мэддэг. Гэтэ гэрлүүн ороогүй. Гэрлүүн ордгүй байж байгаа сүүлд нэг 92 онд билүү 93 онд анх удаа очижсэн. Тухайн үедээ тийм 50-та аквариум хэрэгэлдэг байсан байхгүй Монгол. Өргөө. За. Тухайн үе манай Монголын ч одоо нэг 90-ад оны үе чинь бест аквариумууд нь яг л ерөөсөө стандарт гэж. Яг 30-30 байсан байхгүй. Нарийнхаа урт аквариумуудтай дандаа мэдтэй. Тэгсэн чинь одоо хоёрынд очиж 50-та аквариум байгаа юм чинь. 50-та метртэй ч лөө. Ваа ораарсан чи цаад булгынхын загс багсад харагдахгүй наац. Яс нөгөө нэг дээр үеийг хошигод байдаг шүү. Хээ ямар өндөр байшин бэ? Малгай унах нь тэр шиг ороо цаадлахын булгыг хараад паа гэж байгаа юм чи. Тэгээд ерөөхдөө бодсон. Тэгээд ер нь бол яг өргө аквариум тухайн үед харчаад өргө аквариум гоё байд юм байна. Битүү урмалтай. Тухайн үед угаасаа бүгд л хийж урмалтай байдгүйсэн шүү дээ. Миний аквариум зарим аквариум агаалж удахч байдгүйсэн шүү дээ. Битүү сонгоо урмалтай, битүү байцаатай тэгээд ерөөсөө загсан дотор байж идэг. Тэгээд агаалж удахч байдаг юм байхгүй. Одоо ингээд одоо нэг шиг юм хүчтэй мотор байхгүйсэн болохоор чи нэг яг үржлийн алтан загс шахдаг ч юм уу тий эсгээр шахдаг газараа агаарж удахчаа тавьчихсан. Нөгөө арай нэг жоохон мяасаа тийм попугай гүпи тиймэрхүү гарууд нь болохоор агаарж удахчгүй тийм уралдаа аквариум гэдэг гэсэн шүү дээ.
Манай найзын аав дээр үл одоо гандангийн 60 айл гэдэг юм. Тэрний 5 давхар загас тийчдэг одоо өнгөрсөн нэргүүгээд байхаас. Тэрний яг нөгөө загас аягүй их байдаг. Яг өргөн гэхэд тухайд бол яг ийм ширээний дайтай нэг өргөн аквариум юм. Энэ хоёр бандтай. Манай найз дүүн. Тэгмээ та энэ хоёрыг наачаад аквариум дүүрэг гээд хэд тухайд одоо татлахгүй байсан багт ингээд зүлхийжсэн. Иймэрхүү том аквариум анх хараад бүр ингээд тухайд тэгэл шалгаж ингээд. Үгүй юм ховор байж л дээ. Би тэр зүлхийдгийн зовдөг бол юм байна. Нэг надад 1 метр хүртэл 50 байсан. Би тэр 50 дээр юу гэдэг вэ? Аквариум гэдэг вэ? Тэгээ 5 шил ирсэн. Одоо тэг дотор талаар нь татдаггүй байсан юм а. Дээр нь ингээд хөндлөө ингээд зөвхөн ганц. Одоо ингээд 2 шил биш. Тэр дээр шууд хотбол зүгээр татчихдаг байсан байхгүй. Тэгээ болдог. Тэгсэн нөгөөх нь цавын тухайн үед муу байж таарсан юм аас. Нөгөөх нь тавьчдаг байхгүй. Тавьсан чинь ууц 5 шилээр ирсэн зөө. 5 шилээр ирсэн. Бараг 2 тийш нь 2 см сүлгэж байгаа юм. Хагараг бүндийгөө бүр ингээд ийм болцсон. Тэгэхээр н одоо дотор загсыг гаргаж боддог. Хийх сав байхгүй. Тэгэхээр нь яад бодж бодож байгаа. За асуудыг шийднэ. Нөгөөд гэж усын насгаад. Усын насгаад жоохон болох нөгөө чигээ сүлхийг ингээд орно шүү дээ. Тэгвэл яг тэрэн дээр нь таарсан ийм төмөр гэж мөрөйлгөнгуутай. Ийм ингэж одоо ийм гогт ийм төмөр ичиж байгаа шүү дээ. Тэгвэл дотор болтон дугууны хаймар хайчлаад пак углаад усын дүүргэсэн. Тэгээ нөгөөд нь бүг гэдэг тогтсон. Супер ойцтэй. Тухайд юм ховор байсан гэдэг шинжилтэй. Тий. За та хилцэнээс 50 хийгээд эхэлж үү? Одоо 50 хийгээд ер нь бол нэг 15 жил болцсон. 15 жил. За мэдгүй хүмүүс явал бүх ах маань яг ер нь миний битийн ихэнх загсны дэлгүүрүүдийн үржлийн газруудын 50-уудыг хийдэг юм байгаа шүү. Тэгээд юу байсан? Тэг 50 идэх чинь бүр агнаасаа зовлонтой. Ингэдэг байхгүй юу? Ингээд нөгөө загс чинь ингээд их болоод халдаг шүү дээ. Тэгээд их болоод ихсэн чинь нэг 91 онд байна уу 90 онд байна уу бас юм жоо ховор өсвөө. Аавыг гүйж хагаад аав нэг гай нурчин 50 хил идэх байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөт чинь гайгсан чинь бас ингээд нэг жоохон ууланд гайгүй гай нурчин л та. Тэгсэн чинь хүүхдийн хийсэн бодоод тэгсэн чинь нэг жоохон ингэцүү бах те. Жоохон ингээд дээшээ доош явчихгүй юу? Тэгэл нөгөөт чи авчираад гэртээ тавиад яг аргалж байгаа. Аргалаад ингээд тавьсан чинь ингээд нөгөө аквариум ч нөгөө энэ тэндээс авцсан аквариумд ч ингээд өндөр нам мурт бөг ингээд янз бүр байгаа. Тэгэхээр тавьсныхаа дараа хэсэг кайфтай байгаа байхгүй тийм чинь 50-гүй байж байгаа хүмжимтэй болчих шүү дээ. Тэгээд дараа нь ингээд харсан чинь нөгөөт чинь ингээд өндөр нам болчихсон. Тий тэгсэн чинь нэг өдөр байжсэн чинь тэр 92 3 оны үед баха. Нөгөө манай баадаа шүү дээ загссан. Тий. Баадаа. 10 баадаа. 10 баадаа хацаа. Баадаа нэг манайхаар загс үздэг байхгүй. Тэгсэн чинь ирж үзчихээд ингээд харчаад мөхөө гэсэн юу гэсэн. За цаанаа загс чинь болж байна. Яасагс. Над аквариум чинь нэг л биш. Гэдэг өндөр нам. Тэгэл ер нь за бодлыг ерөнхийдөө юу аквариумаар жигдлээ гэж бодохгүй юу. Тэгэл ер нь тэгэл аквариум хийж эхэлсэн. Тэгээд аквариум хийж эхэлснээр дараа нэг одоо нөгөө барилгын тавтууд тавьсан шүү дээ. Тэрний нэг гагнуурчингээ гуйж ягаад манай хажуудлын байранд өгдөг гэсэн. Гуйж байгаа нэг 50 хэлдэг байхгүй. Тэгсэн чинь бас дахиад сэтгэл нэг. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө чидгүүр курсдээс оюутан байсан юм ба. Тэгээд оюутан байж хад лекцэн дээр сууж хад аквариумын 50 зураа сууж байгаа юм чинь. Хэмжээг нь бодоод тухайд манай дахны төмөлгөл дөрөв шүү дээ. Анхны яг цөвнөлөг гараад ирсэн байхгүй. Яг анхны төмрүүд нь гараад ирсэн. Айгүй хямдхан төмөр. Тухайд 3 өгөөлөгч метр нь за тухайн үн бол амар бага. 400 төгрөг байсан л дээ. Тэгэл би бодож байгаа хэмжээ аваад нөгөөдгийг хөрөөдөл тэгэл өөрөө үтсэн дээ. Хөрөөдөл. Тэгээд Одоо нэг өнгөрсөн цаглаа яваад ирэх юм бол мангар төмөрл болж ирэх юм. тэгээ шүү дээ. Үгүй олж ирээд байх юм байхгүй шүү дээ. Зүгээр аваад нэг газар булчих шүү дээ. Тэгээд нөгөө газар руу очиход бол бас ерөнхийдөө тухайн үед яг нөгөө анхны хиттийн төмрүүд ороод ирсэн. Хиттийн төмрүүд ороод ирсэн. Тухайн үед яг төмрийн мөн чанар ерөнхийдөө зузаан нэмгэн биш үү? Тэр миний бол мэддэггүй байсан. Гэтэ зузаан төмөр л бол сайн гэж боддог байсан. Гэтэ нэмгэн төмөр хиттийн нэмгэн төмрүүд яагаад гараад ирдэг сайн учрыг ойлгодог байсан. Тэгээд солонгост очиод нэг төмрийн үйлдвэр нэг загвар зохион бүтээдэг төмрийн үйлдвэр тавьчихсан. Тэнд багтаа манай тэр үйлдвэрийн ерөнхий инженер өвгөн одоо хятад төмөрний талаар одоо тэгээд нөгөө одоо үйлдвэрлэж байгаа Орос төмөр одоо солонгосын өөрсдөө төмрийн мөн чанарын талаар яриад тэгээд ерөнхийдөө төмрийг ер нь төмөр зузаан байх тусмаа сайн. Гэхдээ хит зузаан байх нь бас сайн биш гэдэг юм хэлсэн л тийм. хит зузаан багтаа бас сайн биш үү? Тий. Ерөөсө төмрийг одоо хоёр янзаар боловсруулалт юм байна л да. Одоо зүгээр одоо тань мэдгүй зороос ярьж байгаа шүү дээ тий. Манай загчид бол бүгдээрээ төмөр тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр
төмрийг хоёр янзаар хайлуулж байгаа. Нэг нь болохоор цахилгааны арга. Одоо дулааны арга. Яадаг вэ гэхээр цахилгаан 100хан дотор өндөр градус зөвхөн цахилгаанаар халаа. Цахилгаанаар халаагаад нөгөөтгий чи хайлуулсны дараа цөвмөл болоод одоо чидүүд өгөөл нэг янз бүрийн хэлбэртэй болоос кадрал удрах. Тэг явцад өөрөө ингэж хөрөөд болдог. Нөгөөх нь болохоор мэдэн шүү дээ гангийн үлдвэр. Нөгөө копсоор халаадаг тий. Тэгэхээр яадаг вэ гэхээр галаар халаасан төмөр шүү дээ. Галаар халаасан төмөр зузаан мөртлөө жигд болтгоо. Юу одоо нийт төмрийн одоо урт шүү дээ. Уртад ерөөсө жигд бус яадаг. Боловсруулалт явагддаг. 100-нд халаад нөгөө цахилгаанаар халаасан ба шүү дээ. Тэр болохоор яг жигд болдог. Хятад төмрийн муу тал нь яадаг вэ гэхээр амар өндөр халаангуудаа огцон хөргөөгөөд тэгээ дээр нь төмрөө бэхжүүлэхэд бод магний идэг байхгүй юу? Магнины хувь нь аягүй өндөр үүдэг. Тэгэхээр ерөөсөө тэр хатуу мөртлөө сайн хаттай явж төмөр мөртлөө өндөр ачаал авах шууд хугарах магадaltaй. Тасгал явчихдаг. Зүгээр цахилгаанаар ингээд халаагаад хийсэн төмрүүд бол одоо ялангуяа манайх нэг орс төмөр гэж яриад байдаг шүү дээ. Тэр байна одоо манай дахны төмөрчин бол тийм шүү дээ. Цахилгаанаар халаадаг байхгүй юу? Тэгээд яг технологийн хувьд тэр нь бол нөгөө галдгаас арай өндөр технологи байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм болохоор нарийн ширийн юм одоо нэрж хавтан гэдэг нь бол дандаа голцоо тэр юугаар хийдэг. Цахилгаанаар халаадаг. Тэгээд нийтийн нөгөө массын том юм биш үү? Тэрийг ч бодгоод кокс нүүрсээр халаагаад хийдэг. Тэгээд бас тэр дотроо технологи нь байгаа л да. Өндөр технологийн газрууд бол гарцсан гайгүй нөгөө жигтгэн тарааж өгдөг. Жижиг үйлдвэрүүд болохоор тэгэл өөрийнхөө боломжоор хийдэг болохоор тэгээд хятад төмөр хүмүүсийг харчаад хятад төмөр чинь нэмхэн мөртлөө айгүй хатуу байдаг шүү дээ. Гайгүй гэж боддог. Тийм бол биш үү. Яа тэгэхээр хугарах магадлал өндөр. Нэмгэн байрцсан ма хатуу багцсан ма хөрөөдөж чадахгүй байх юм бол тэр төмөр ноотаа гэсэн. Тэгээд ойлгочих хэрэгтэй. За. Энэ бол нэлээ тань мэдэх талаасаа. Тийм. Ер нь тэгээд хэрэгтэй л. Тийм. Ер нь тэгээд өөрийнхөө сэтгэлд нийцэхгүй болоод тэгээд өөрөө ингээд юм хайдаг шүү дээ. Хайж явсаар бол эхлээд яг тавир ихтэй аквариум эхлээд тавираас өмнө аквариум хийж сурсан. Тэгээд аквариумыг анх хийж сурахтаа бол хорооллын их хоёр гэдэг нэг ах байсан. Одоо ч байгаа л да. Одоо тэр загц чиг болсон. Тэр ах аквариум хийдэг байсан. Тэгээд дараа нь хамт баатаа шүү дээ. Арын баатаа битгээр хамт юу хийжсэн. Аквариум хийжсэн. Тэгээд цэндээтэйгээ нийлж хорооллынхаа цэндээтэйгээр нийлж бас гарны аквариум хийдэг байсан. Тэгээд одоо бол яг өөр өөрсдөө хийж байгаа л да. Тэгээд ерөнхийдөө ингээд хийх тусмаа ингээд хүчин тэгээд өөрөө нэг жоох юмас эхлээд явна шүү дээ. Цамцтагчаад тэгээд тэгэл одоо бол ерөнхийдөө бол метр хүртэл аквариум бол ганцаар хийчихсэн. Тэгээд түрүүн дэлгэх хэлээд нэлээд олон үржлийн газар дэлгүүрийн аквариум тавирыг хийж гисэн гэдэг. Одоо аль алийг хийгээд өгч юм. Ямар ч үсэн санаж байгаа бол нууц биш байх гэж болж байна. Меркурий хийж гисэн. Манай Сеги юу шүү. Сегийг хийжсэн. Тэгээд цэндэгийнхээ урд нь бас хийжсэн. Тэгээд гэрлээ шүү дээ нөгөө. Тийм. Гэрлэгийг хийжсэн. Одоо ирэх сая хийжсэн. Одоо ирэх нэг сая шинжсэн шүү дээ. Одоо ирэх бүх тавируудыг сая хийжсэн. Өөрсдөө хийм байдаг. Бага ерөнхийдөө бол байгаа. Юу истэ? Аквариум турин. Тий. Някогийн хийжсэн. Някогийн баг бүх тавир хийсэн баг шүү. Ийм тэгээд юу тэр энэ хүнд бол асар их одоо туршлага байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээд хоббигоо төгжүүлсэн шүү дээ. Тэгээд миний түрүүний хэлээд байгаа чи яг энэ дээр гарч ирэх нэг хоббигоо хөгжүүлээд амьдрцсан үуч энэ залуу байд юм байна. Тэгээд юу харагддаг юм байна. Тэгээд яг өөр хэрэгцээтэй юм хийгээд одоо эхлээл аквариум нэг жигдэлж байгаа шүү дээ. Тэнгүү тавир нь голгодоод эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тавираа хүнээр хийлгсэн чинь нөгөө хүн арай болж ирэхгүй те. Тэгээд яг зүгээр өөрөө нэг ойр зүрээ хагнуур хийж эхлэв. Тэгээд яг жоох ойр зүрийн тавир мовир хийдэг болсон байсан л дээ. Тэгээд солонгос явсан. Солонгос очсон чинь төмрийн үлдвэр дэвтсэн. Очсон чинь нөгөө төмрийн үлдвэр асуусан. Танаа Монголд бараг гаянуур өдөөнгөө дормжлоод. Тэгээд байд юм аа гээд ингэж хийгээд ингээ үтсэн чи нөгөө одоо тухайн үед бол хэл мэдэхгүйсэн байхгүй юу. Тухайн үед бол нөхдөл бол тэгж дээсэн. Одоо бодоод тах юм гүлэг овоо гүлэг байна л гэж хэлжсэн. Одоо яг тухайн үед бол би хэл мэдэхгүй юу ч хэл мэдэхгүй байгаад очсон байхгүй юу. Тэгээд сүүлд нэгээд тэр чинь ямар ч хөнгүү газар очиод ямар ч солонгос хэлний хэлгүй бааж байгаа өөрөө ингээд биетэйгээ сурж байгаа байхгүй юмсум асууж байгаа л гэж сурж байгаа заах хүн байхгүй юм чи. Тэгээ суугаад нэг чих онгоогоо тэгсэн чинь сүүлд яг бодоод идэж байгаа байхгүй. Юм гүлэг ямар овоо гүлэг үү гэж хэлсэн санаад ороод байгаа байхгүй. Гэтэ солонгосч хоёр янзаар хэлнэ л дээ гүлгийг. Нэг нь болохоор шууд хараал хэлбэр. Хараал хэлбэр муу жиг гүлэг утгаар нэ тий нөгөөх нь болохоор жоохон өхөрцөн байгаар.
нөхөрдөг ч гэдэг яг одоо тий. Зүгээр Найзууд манай Монгол энийг хэлж хараад байгаа шүү дээ. Одоо идчихсэн. Монголд Оросоос орж ирсэн нэг айхтар хараад байгаа шүү дээ. Тий. Тэр ингээд найзууд хоорондоо хэлж л байдаг шүү дээ. Уур хэлгүй шүү дээ. А өөр хүн Зүгээр хэлэхээр өөр хүнд ингээд нэг арай нэг өөр өнгөөр танихгүй. чимүү намаа ингэж хэлэхэд Яг явдаг шүү дээ. тиймэрхүү зүйлс. Тэгэл тэгэл солонгос хүмүүсийн давуу тал байгаа. Мэдхгүй юмыг зааж өгөн тий. Тиймэрхүү хүмүүс дээр тэр хаад өөрлөлтөө. Бүхэгстэй цахилгаан гагнуур, аргон гагнуур хоёроо юм. Нэмгэн нөмрүүд чинь нөгөө цахилгаан гагнуураар хайлаад болохгүй. Тэр аргон гагнуураар. Тэгээд хагас солонгос тухтай хагас автоматик сурсан. Тэгээд яг юу лээ. Хөнгөн цагаан байгаа бол хагнадаг л та. Тэгээд Монголын нөхцөлд бол хөнгөн цагаан байгаа хагнах сонирхол байна. Шаардлага. Тэрийг одоо хөгжүүлээд явах юм бол өөрийнхөө хобби зав гарч чадахгүй шүү дээ. Тэрний хойноос яваад тэгээд мөнгө олохгүй тэгээд яваад. Гэтэ яг мөнгөгүй амьдрал гэж явах тий. Яг хажуудаа тэгээд өөрийнхөө юм хийгээд өөрөө тэгээд байхад Ямар нэгэн байдлаар бид амьдарч байгаа учраас ямар нэгэн байдлаар мөнгө олох ёстой. Тэрүүн дээр таны давуу тал болохоор яг хоббиноос мөнгө олоод тэрийг ингээд амьдарч байна гэдэг чинь амар нэг тийм ерөнхийдөө Юу ч хэлэхгүй гэх. хайпи гэдэг үг чинь багтчих гэдэг юм тийм. Тэгээд ер нь тэгээд нөгөө загс тижижсэн болоо тэгээд тэр ч юм уу тэгээд амтны янз бүрийн амтан бол зөндөө тижижсэн л тэгээд Загснаас зараа гэж тижижсэн тэгээд дараа нь бодвол тулаан болоо бас маартарсан баха тэгж бодсон. Тэгээд явж өгнө штэ тэгээд хүүхдүүдийн 8 нэрсэн тий. Наач бас шууд нэлээд ижээд гэсэн. Би ер нь бол шуунд ер нь анх Монголд одоо 8 9 дугаар ангид байхдаа тэгээд тохиошоныг тэмцээнд яваад ирэхдээ шуу авчирч ирсэн. Тэгээд тэрийг яас фейлдэд яасан гэсэн чинь нөгөө одоо долгио төч штэ. Авчирдаг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөх нь тухайн үед нөгөө Монголд нөгөө хор цэцдэг штэ. Жомны ор цацсан. Тэгсэн нөгөө хоёр гарна. Жомны орны араар юм сум унтсан байсан очиод майж идэ тэгээд дөрвч байсан. Тэгээд нэг нэгээр унаад дуус. Тэгээд сүүлэн шалтгааны мэдсэн л те. Тэгэл тэрнээс хойш тэгээд Жомны ор байжаа гэдэг. Тий, янз бүрийн баг Монголд гэрийн нөхцөл тийжээж бол бүх шүүгд тийжсэн шүү. Би болохоор Фармтай байсан. мөнхөд хамгийн анх совдон гургууд гэдэг шүү мөнхөд харж ирсэн. Өрлөгөө. Бүр гаарад Монголд ийм шүү байд юм байна. Африкийн совдон гургууд. Олон шууд тийжсэн дөө. Ер нь бол нэг хэсэг бол баг нэг 10-аад төрлийн шуутай. 10-аад төрлийн шуутай. Тэгээд нэг дахиад махаа гэдсэн 60 70 нугас мохс нь 20 30 тийм байсан. Тэгээд ингээд өдөр бол гундаг мундаг авч идэв. Тэгээд Баахан азраг яриад лээ. тэгээд тийж азраг мазар би ч нөө өөрөө нэг юм одоо юу гэдэг юм бэ? Нэг шууд ижиж захтай шууныхаа нөгөө шууд ижиж хүмүүс шүү дээ. Тэднийг нэг сайн танихгүй шүү дээ. Би ч үндсэн бол миний үндсэн гард үсч өөрөө загсаж шүү дээ. Тэгээд шууч ч бол бас нэг өөр газраас гарч ирж байгаа. Нохоод ижиж хүмүүс ч бас өөр газраас гарч ирж байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол тийм. Тэгээд би тэгэхэд чинь нохоогоос ижиждэг, шуугаач ижиждэг, засаач ижиж болохоор нэг надад тэгээд тэд нартай уулзаад яваад тах зав байхгүй. Яг тэгэхээр шуунда заваа гаргачаад үлдсэн цагаа загсандаа ч юм уу те гарах хэрэгтэй болохоор зав байдгүй. Тэгээд гац шууч тэд нар үзэж ирж үзчих гайхчих. Бүх ийм шуудаа бас хүн байд юм байна гэх. Тухайн үед бол тэгчлээс. Тэгээд би энэ бол баг гэрийн нөхцөл тийжээж бодгоо ахын чигдэн шуу шүү дээ. Бүгднийг тийжээж үзээд үржүүлээд өөрөөсөө өрн даруулаад гаргуулад бүгдээр ингэ ерөнхийдөө бол ингээд одоо ийм хүн шуу ийм байд гэдэг нь бүгднийг мэднэ л те. Тэгээд одоо ер нь бол шууд тийжээс тэтгэврийн үнэл ажилласан юм. Завтай юу? Завтаа л. Одоо тэгээд одоо шуудтай газар чинь загс байж болохгүй гэдэг. Нэг хашаа байшин болохоор загс чинь болохоор жоохон хүндрэлтэй шүү дээ. Хүүтэн мөтөнгөөс гоодлоо. Тийм болохоор ерөнхийдөө шуугаас авсгалцсан байна. Тэгээд ер нь явандаа шууд хийж юм л те. Тэтгэвртэй гараад. Одоо тэтгэвртэй гарч амжих юм уу 65. Амжихгүй шүү дээ. Одоо энэ хоббитэй хүмүүс чинь ерөөсөө тэгэл бүгд тэтгэвртэй гарсан. Одоо жишээ нь гэж сая нэг карантинлэгдээд гэрээсээ гарч болохоо байлцсан манай загсчдын загс бол амар үрдсэн байгаа шүү дээ. Тэгээд яг ярих юм бол бас л тэтгэвртэй гарч зүйн ажил юм шиг. Цаг зав маш их зарцуулсан. Ер нь цаг зав их зарцуул. Тэгээд ер нь гэхдээ ажиглах чухал. Ямар ч амьд нэжсэн ажиглах. Тийм шүү дээ. Олон ажиглалт. Тэгээд загсыг загсч юу нөө нохооч юу ямар ч амьд юм байна хамаах. Ер нь бол тодорхой хэмжээгээр ерөөсөө тэр амьтангаа хараад ерөнхийдөө энэ амьтанг нэг ядаж нэг өдөрт 15-20 минут ажилладаг. Хоод идэх үед ямар угыг хажиглах. Тэгээд ерөнхийдөө тэр амьтны юу харагдсан л та. Тэр яг нүд онгоны нэг юм байгаад байхгүй. Ямар ч амтан ямар ч юм хийжсэн те. Тийм баг. Ингээ одоо би жишээ нэг яг энэ ч ихэд маа хэдэн найзууд ирсэн юм яриа суужсэн. Загсчд биш л те. Зүгээр л миний багын найзууд ирсэн. Тэгээд би зүгээр ингээ ахиурал байгаа хараа суужсэн гэснээр тэнд нэг бичнэс нэг жоох игуулах гээд ирэнгүүт нэг гэлээс нэг өнгөр нь харагдсан шүү дээ.
Пүү тэр өнгөрцөн байна гэсэн. Яасан гэнэ тэр өвдсөн байна гэв. Чи яаж ялгаад байгаа юм бэ? Нөгөөдөлж гайхаад байгаа чи. Тийм шүү дээ. Бид нар хүний жижиг үзэг амтангаас мэдэхгүй шүү дээ. Тийм. Тэргэд бол Тэгэхээр бол онгоо нэг бол ойрцол да. Тэргэд бол амьд жижиг хүн бол тэргэд тийм. За тэгвэл одоо ингээд за загаснаас шуул орчлоо. Тэгэхээр одоо танад чинь 10 үржүүлэг байгаа шүү дээ. 11 үржүүлгийн одоо Дуушаад байгаа тийм. ажлын байр байгаа шүү дээ. Монгол коридороос land. За тэгээд би айгуу сайн англитэй юм шиг хэлэх гэж айгуу эвгүй хэлсэн байж байгаа. Land. Тэгэхээр одоо танаа үржүүлэх газар яг ямар амт юм бэ? Би одооноос нэг 5-6 жилийн өмнөөс эхэлж мөлхөж сонирхож байгаа л да. Мөлхөж дондоо ерөнхийд бол яг ганц хоёр игуана сахалтлуу шүү дээ, бэлт драгон гэдэг тиймэрхүү гөрүүл эдгээр тийжээс. Гэтэ тэр бол бүр өгшил нь бол мэдэн дээр л дээ. Анх 2000 онд байв да. Өгшөө яваад амтны зах дээр очиод тэгээд тэндээс нэг дөрвөн могоо нэг нэлээд төрлийн гөрүүл эдгээр авчихсан. Одоо нэг манад нэг одоо 5 могоо байна уу? 6 могоо байна. Тэгээд одоо баал файтинг гэдэг одоо бөмбөг гэдэг могоо байгаа байхгүй. Тэр могоог одоо манай яг мөтгөж ижээд хүмүүс цөөхөн л дөө. Гарын 10 рунд л багтана. Тэгээ Монголд хамгийн анх одоо хамгийн анхны нөгөө үе шатны могоо واخгүй тэр. Одоо мөтгөж амтнд тижээгээд ер нь хамгийн могоонуудаас хамгийн ихний шатных нь байхгүй. Одоо чи гүби тижээ гэдэг шиг тийм. Тэр шиг хамгийн ихнийх нь байхгүй. Гэхдээ тэр одоо бөмбөг мөртлөө дотор төрөл нь бол тасарсан. Амар олон төрөлтэй. Би болохоор зүгээр ихтэн л явж байгаа байхгүй. Загсаар бол гүби юм биш үү? Тийм гүби тий. Тэгээд одоо тэрийг одоо авчираад одоо манад бол 3 төрлийн могоо байгаа л да. Тэр 3 төрлийн могоо дөнгөж эхлэхлийг авчирсан гэсэн үг байхгүй. Тэгээд одоо томруулж байна. Тэгээд нэг хос одоо нэг төрлийн боо гэдэг могооны нэг хос байна. Тэр баал байт нь болохоор нэг 2 охин нэг ир байгаа. Одоо тэгээд тэр нь бол насан турш удаагүй л дээ. Манай Монголд бол могоо анх үржүүлж юу байхгүй. Одоо үржүүлж байгаа юм бод байхгүй. Тэгээд одоо эхлэх гэж байгаа. Тэгээд тэрийгээ тэгэл тижээгээд хэдэн хулган тижээж байгаа бас. Хулганаар болдог тий. Тэгээд одоо загас тижээж гин, могоо тижээж гин, хулган тижээж гин. Яаж байгаа нөгөө бүдэн биш тий. Бүдэнгөө тижээж байгаа. Бүдэнгийнхаа бас манай нэг могоо бүдэн иддэг байхгүй. Яадаг могоогүй тий. Тэгээд тэрэндээ зориулж бас хэдэн бүдэн тижээж байгаа. Иймэрхүү маягтай л байна. Бүдэнгээ бас тижээхээ жоор үржүүлж байгаа юм биш үү? Тий, бүдэнгээ үржүүлэн өндгийг нь өдөр болго эдний хэрэглэгээр хэрэглэнэ. Тэгээ би өндгийг аавна гэсээр аав шүү. Яг гоо тэр өсрүүл эхлэхээс өмнө яригдсан л та. Тэгээд яг бүдэн болохоор яг гэрийн нөхцөл тижээгэл боломж юм. Гэтэ өндөр нь хэцүү. Тэгээ би бас нэг бүдэнтэй хэд онд үзсэн. Үнэр хэцүү байгаа ч тий. Би бол одоо загаснаас өөр амтаа гарахаар дургуй өртөг болчихсон. Тэгээд тэр чинь аргагүй л тий үнэртэй тэгээд ерөн үнэргүй амт дээр ховор штэ. Тий. Загсан ч гэсэн үнэртэй. Загс үнэртэй тий. Ерөн хамгийн бага үнэртэй амт дээр гэрийн тижээл амтнд муурлах шиг юм да. Муур уу? Тий муур арай хацгаа гайгүй. Гэтэл бас шээс бас чанга штэ. Чанга. Ер нь гэхдээ гарцсангүй гайгүй. Загсаар хамгийн гайгүй наа. Ер нь загсаар. Ер нь бол гэрийн нөхцөл хамгийн супер амтнд загс. Хизээ савнаасаа гарч ирэхгүй. Хизээ асуудал үүсэхгүй. Одоо ингээд нохоо мохоо яг хүүхчих штэ. Би одоо хөдөө явахад нохоогоо заавал дагуулж байгаа эсвэл хүн дээр тавина. Загсыг бол тэгэл үлдээгээл 7 хоногт бол азаа үзээгээл явна шүү. Овч хачаа гэж байж штэ ер нь бол тий. Тэгээ хоол орж ирэхээ өлчлээ гээл. Гэхдээ гоё юм ярих уу? Нэггүй. Одоо би гэхдээ ерөөхдөө юу загсчилдаг л да. Загсчилдахад загсыг гоё юм тий. Годын загс тий, алуурын загс. Гэхдээ алуурын загснууд би бас яг додцсон үе бол байсан. Бүр ингээд нүдэн айдахад гол харагддаг үе бол байсан. Тэгээ тэр үе өнгөрцөлтөө тэр чинь бүр 20 жилийн өмнө баггүй. Тэгээд голын загсанд хол явна шүү дээ тий. Хол явж юу санагддаг байхгүй. Голын загсаар бодоод байна. Явал айцсан давгаар нааш даваад ороод ирж шүү дээ. Тэгэхэд аккурын загс боддог. Хүүрээ. Тэр яаж байгаа бол энэ яаж байгаа бол яг боддог байхгүй. Тэр болт юм бодогдохгүй заяа. Яг айцсан даваа цаашаа юм бэ. Одоо натар мотор шүү дээ тий. Натар моторын цааны бааз мотор нааша буцчихтаа. Яг тэгэд бодлоо. Тэр шах гэжсэн яасан, тэр төрөх гэжсэн яасан болоо. Тэнд хоол өгж байгаа болов дотор яг тийм бодогддог байхгүй. Явхад бол юу ч бодогдохгүй. Яг тэр уус яг ингэ давтагддаг байхгүй. Би бол одоо хайж явж чаддгүй шүү.
хөдөө орнууд ах トゥ амаатан садан байхгүй. Ер нь хөдөө хүмүүс яваад байгаль байх гэрээс явахгүй. Хит загсандаа орогдоо. Хайч явж чадахгүй. Явсан олон чаддаггүй. Тэгээ олон хоног явж. За нөгөөдөл яаж байгаа. За тэр хоолж чадахгүй байгаа даа. За яасан бол гэж. Тэгвч. Тэ ингээ ойрхон нэг явах гэхээр бүр бичиж үлдээ. Оюутан багт гэсэн гэдэг үс. Шоуутан заяа. Шоуут. Үгүй хүмүүс шоуутан шүү дээ. Хамт ингээд дөргөл явж шүү дээ. Тэгээ шүн агаслаад дай болж их нэг склэр нь ч юм уу шахацсан хоолох хэрэгтэй. Тэгээд жирид унаа авахгүй шүү дээ. Хаанаас ч юм уу гэрлүүг алхаж байгаа юм чи. Тэгээ алхаад ирэн тэгээд ирээд нөгөөдгөө хооллол. Тэр мөр бол тэгээд бас амьдралын зөв юм маяг бол тухайлаа юм тийм. Гэрээсээ холдож чадахгүй. Гэрээсээ холдож чадахгүй. Тэгээ гэрээсээ олж чадахгүй. Тэгээд оюутан багтаа яг нууцуд бол тийм. Оюутан багтаа бол загсны мөнгөөр амьдралдаг гэсэн шүү дээ. Надад хийх ажил байхгүй. Тэгээд ерөөсөө загсаа зараад. Тухайн үеийн загс багс бол инээдэмтэй 10 төгрөгөөр зардаг гэсэн. Чаг байсан. Тэгээд бас чанга буй дээр чанга тийм. Тий, тэгээд тухайн оюутан багтууд би нэрээ карманда мөнгөтэй оюутны тонд өгдөг. Тэгээд загсаад ижигээд зараал. Гэтэ оюутнууд бол надад загс зардаг гэж мэдэхгүй шүү дээ. Хийж мэдэхгүй шүү дээ. Харахад бол зүгээр л нэг залуу. За одоо тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эдний ангийн хүүхдүүд загс зарж мөнгөтэй байдаг байсан байх шүү. Эдний боломжлоо. Ер нь бол тийм байсан. Би яг гоо зүгээр ойр дотныхнууд мэддэг гэсэн байж магадгүй. Тэгтээ ерөнхийдөө бол мэдээж зүгээр мэдэхгүй шүү дээ. Тий, тэгээд би үжил одоо би загсараа мөнгөтэй байна. Тэгээд өөрөө бас зах дээр очиж загсарч чадахгүй чимхий заяа. Тэнгуудаа зах дээр очингуудаа загстай зардаг хүмүүс шүү дээ. Тэрийг очиж энийг зараад өгөөч гэдэг өгчин заяа. Тэгээд өөрөө тэр цаагуур араар нуугдаа явж чинь. Тэгээд зараад дуусангууд гоо зарцсан уу гэдэг. Чи хувь тэдэн хувь авчих би энэ авчий гэл. Тэгээд нөгөө төрлөөр ингээд нөгөө зарсан шүү дээ. Нэг төрлийн загс олон авчих угаасаа зардахгүй ш. Манай загсыг юу юм чи? Юу лээ? Өс тэр үуч одоо өвөл гадаа загс зараад гэсэн. Зардаг байсан. Би чи нэг юм савтаа купе авахта одоо талигч халзангаагаас авсан байхгүй. Тэгснээр хамгийн нөгөө жоохон бацаан тэгвэл жоохон дахиад угаалгацсан байхгүй. Халзангаа надад загс өгчөөд дараа нь ахта чи төлмөр зараад ахтаа л авчиж өгөөрэй. Дараа нь ингээд загстай явж байгаа хүмүүс ахын загс хүмүүс баггүй. Юу баггүй. Тэгээ нөгөө хүн 8 ээж холдонгууд очиод атарсан шүү. Тэгээд өгсөн мөнгөнд аваад хитээр зархаж идэг. Тэр өөр хүнтэй харьцахгүй. Тэгээд зарчаад хүн байгууд ахад загс байгаа. Тэгээд үзье. Тэгээд дагууж гэрийн очиж мэдчихээд хаач хамаагүй зүгээр автобус нугаад үнгүй явдаг гэсэн чи. Гэрийн мэдчихээд дараа нэг хүн асуучаад тэгээд амар зөв. Мөнгөтэй болчоод тэр хүн гэртээ байвал одоо байхгүй байх мэдгүй шүү дээ. Тэгээ очиод хаалганд өгчөө заах загсаа. Нэр нь хэсэг тэгэж явдаг тийм шүү. Угаасаа тийм. Хэсэг бол манай гэр дэлгүүр шүү дээ шүү дээ. Хаалган. Тим загс байгаа юу? Орё. Тим загс байгаа юу? Орё гэл. Тэгээд тухайн загсчид одоо цөөрцөн байл надаас ахмах хүмүүс айгүй юм авдаг гэсэн. Одоо тухайн үед амжилттай явжсэн бизнесмэнүүд ч гэсэн айгүй гарч ирдэг гэсэн та. Би чи ингээд нөгөө уг сургуулийн 2 өрөө байна надад ч байгаа л та. Тэрнийхээ жижиг өрөөнд нэг талаараа хан битүү заяа. Нөгөө талынх нь нэг орто, орны хоёр талдаа тавиуртай. Тэгээд боддоо. Тэгээд коридорто дахиад том аквариум. Тэгэл амьдрэх. Сурмал ч бас том тэгээд ингээд одоо боддог байхгүй яаж унтдаг байсан юм бол заснууд бүгд гэрэлтэй тэгээд агаарч байгаа одоо нэг юм чимээгүй байхгүй шүү дээ тэгээд өөр хичээлээ одоо нэг чимээгүй гэж одоо нэг гэсэн ер нь ингээл загсан дундсан загсан авч ирнэ тэгтээ дасчтыг тэгтээ юу шүү дээ одоо ингээд хүн унтаж чадахгүй шүү дээ унтаж чадахгүй байх юм бол ямар нэгэн жиг тэмэлтэй шүү дээ чимээс сонсох юм бол хүн сайхан амардаг байхгүй бүр арга хоржигноо гэдэг шиг арга ятгад унтаж чадахгүй байх юм бол зургатаа асаагаад өргөчөд хүн амар гоё унтдаг. Хүн тэрийг ойлгодог. Чив чимээг үжиж гоё ямар нэг жишээд. Хүний бие организм ямар нэг юм хүлээж авчиж гоё ямардаг байхгүй. Хүлээж авахгүй бол амарч чаддаг. Тэрийг манайх ойлгохгүй. Чив чимээг байх хэрэгтэй гэж бодоод идэг. Тэгээд дрифт бол биш л халтаа унтчих яваад. Зөө. Одоо ингээд манай энэ удных яг тэр чимээ сонсдоггүй байсан. Моторын дуу муу юу сонсдоггүй. Ингээд. Гэтэ яг тийм ингээд салгаад дөнгөж ороод ирэхэд тав бүлэх. Яг манай охин тог тасарсан чинь гэлт. Өөх энэ манайх юм гоё чимээгүй л гэсэн. Тэгж бодож байгаа юм чи тэгэл тийм л байгаа шүү дээ. Гэхдээ би боддتي одоо энэ аквариум загсан шүү дээ. Аквариум загсууд одоо хүний нэг юм нөгөө амьдрах нэг таатай орчин байдаг шүү дээ. Таатай орчин гэж нэг чигшил нэг ойролцоогоор нэг 60%-аас дээш байх хэрэгтэй. 60-аас багийн хооронд тий. Тэр чи манай Монголд хуурай одоо 30% байхгүй. 20 аквариум байгаад ч 40 болохгүй байгаа. Тийм шүү дээ. Би тэгж яхад чинь тэр нь бол би боддоо айд болгонд нэг аквариумтай үгүй одоо заавал таглах шаардлага байхгүй. Уусчихсан маа сайн байхгүй гэж чинь.
Ууршаал ахгүй таслаханд ингээд явж байгаа. Цэвэр нөгөө модон үүдэн тавилга гэж байдаг шүү дээ. Цэвэр модон тавилга чинь Иймэрхүү ийм хуура байхаараа хатдаг байхгүй. Тийм, Дуурдаг тийм ба. зай гардаг. тэгэхээр нөгөө нэг тийм модон Чигшил тавилгатай авч айлууд явах заавал аккурын тавьдаг юм байлээ ер нь. Чигшил өгөх гэж. тавих гэж. Тэр бол нэр магадгүй шүү. Чигшил өгөх гэж. Хүний бие 70% уснаас бүрддэг гэл те. Тэгэхээр чи бидэнд бол ус айгүй хэрэгтэй. Гэхдээ нөгөө манай цаг агаарын өгцөж хуурай сэрүүн гэж боддог болохоор хамгийн хэрэгтэй юм бол Хуурай нь бол янз бүр чигшил тийм. хэрэгтэй. Тий. Тэгээд хүмүүс аккурма таглах гэдэг. Би бол ер нь аккурм таглах юм доо жоохон дургу. Онгорхоо яваад ууршаа усын нэмчний зүгээр. Яг зүгээр өсөрдөг зах хэвээр бол чангалтай. Тий. Өнөөс ер нь бол онгорхоо авах ер нь хоббитэй би бол. Онгорхоо яваад ингээд задгаа авах юм бол надад гоё юм шиг санагдаад байдаг. Гэтэ хүн болгонд өөр л тоо. Тий, ер нь бол одоо би бол яаж баг ууршуулах вэ гэдэг талаар л бодож байна. Би бол ууршилтыг бас өмнө санаа зовдөг шүү дээ. Агнаасаа л угаасаа тийм байсан тэгэл. Би ч яг зүгээр санаа зовхгүй нөгөө хар ухаанаар болоход нэг чиг нарай нэг ууршаад байх гэсэн чиг өндөр байгаа шүү дээ. Тэр ууршилтыг ингээд арай баг болгох юм бол чигний тэр хувийн арай багасгах болов гэж боддог байхгүй. Хотлооч бодгол одоо нэг янз янзын судалт хүмүүс зүгээр хар ухаанаар бодоход тийг санагдаад байгаа. Би одоо Чинь яг түрүүний юу байгаа байхгүй. Хуурай сэрүүн нөхцөл засцсан учраас л байгаа. миний бодлоор бол энэ аккур ингэ битүүлчихдэг шүү дээ, тий. Тий. Битүүлчихээр уурших хэвээр усан ууршчаа буцаад усандаа бохоо нэг сайн биш байх л гэж. Тийм нөгөө нэрсөө ус гэдэг шиг Тэгээд дэше мандаад ингээд тогтоод тогтсныхаа дараа Өө нэр нэг сони юм яг нэр нэрсөө ус гэдгсгээс одооноос ч хэдэн жилийн өмнө 10 гаруй жилийн өмнө байхгүй юу? 10 биш одоо 20 жил болсон юм. Нэг өдөр байцсан одоо манай баадаа шүү дээ арай. тий. Баадаа тэгчихэн хөө мөнхөө гэсэн үг гэсэн. Чамд солиог ус хэр удаа олон жил солиог ус байна уу тэгчихэн. Би тухайн үед ингээд миний аккурмж баргийн 3-4 см хайрхтай. Тэгээд дээр ургамалтаа тэгээд усын сэлдэгч байсан. Ширэхээр нэмчихэл байж идэв. Гэсэн чи яасан гэсэн чи тухайн үед одоо Монголын баг номер 1 хасуултаа ирвчээс ахгүй баадаад байсан. Тэр ингээд өвшөнгөрдөг. Ийм нөгөө усан аав гэдэг шүү дээ. Хайрч ингээд сөхөөд ингээд дотор нь ингээд юм ярьчдаг. Яа, юугаар гэдэг. Тий, тэр зас олцоод яг тэгсэн байсан байхгүй. Гэсэн чи баадаад усуугаа байгаа гэсэн. Хэр удаж байгаа усуугаа 70 жил болж байгаа усуугаа гэсэн. 70 жил тэгсэн чи наатах аваад ирэгээл. Тухайн үед ерөөсөө одоо бодоод тухайн үед юм иммунитет сав биш шүү дээ. Бараг байдаг гэсэн баг. Одоо буй тухайн шүү дээ тий. Буй тухайд дөнгөж баригдчихсэн. Одоо нисэх усны буудал тэгэж бидний дээр үйдэг үстэй. Тэгээ бид тэндээс гарсан сав авцсан байсан байхгүй тийм хүмүүсээс. Тэгээ хоёр иммунитет сав дүүргээ 40 литр устаа. Манайхаас ч тэдний хурдлаас зайтай шүү дээ. Нөгөөдгөө бараг гүйччихэд. Тэгээ очиод бадаах нэг юм жижиг юм юу дийж байгаа. Аккурм дийж байгаа. Тэгээ 7 хоног зүгэлсэн. Ус авна уу? Өөдөл усан дотор нь нөхцөлөөс ингээл тэр чи яасан бэ гэхээр хөргөөд нөгөө усан 7 жил байхтай. Ерөөсө дотор нь байсан одоо тэр усан дотор байсан одоо супер ашигтай бактери үлдсэн гэсэн үг. Ерөөсө байсаар ургамалтаа загстай ялгаа байхгүй. Нөө за. Тэгээ тэр нөгөө солидгүй утцсан болсон болохоор нөгөө загсан жингээ байгаад идэв гэсэн болохоор өөрөө бүр тийм бүр энэ дархлаач орчин бий болцсон. Тэгээд би бол тэр усан агуунтаа загсыг сүүлийн үед бол идгийж үзээгүй. Ер нь бол тий. Тэр Яа одоо нэг юм бол ерөөсөө урсаг гэдэг юм. Жишээ тэр угаасаа тэр гадаадын сайт дээр байдаг хөө усан ам гэж ер нь бол урсгал гэдэг юм. Найдваргүй л гэдэг юм. Харин тийм. Тэгж бол тэгэхэд бол би яг одоо тэр нөгөө яасан биш үү тий нөгөө удсан усны ашиг шимийг бол тэгэхэд нэг удаа мэдэрчээсэн. Тэр бол ер нь ус удахсан маа супер гэдэг магадaltaй байна. Одоо манайхан ч бол айгүй ойрхон сэлэгдэг болсон шүү дээ. Шинэ усаар зодно гэдэг техниктэй болсон байхгүй юу? Жогоо би. Ер нь бол тийм болсон байхгүй юу? Яг нь одооноос нэг 20 жилийн өмнө бол ус нь хуйсрал тийм супер байсан. Ягаад тэгэхээр нөгөө ус нь өөрөө дархлаатай болсон. Гаднаас орж ирсэн юм ингээд устгаад байдаг задвартайсэн. Одооны ус чинь болохоор дархлаа сууж амжихаас өмнө биднээс олчиход байгаа байхгүй юу? Тэгээд дархлаа суудгаж чадахгүй загсаа алаа шүү дээ энэ бол. Тийм тий. Тэгээд одоо нэг бас нийтлэг нэг юм байд. Би ирсэн хүмүүс тайлбарлаа, таньдаг хүмүүстэй тайлбарлаа. Манайх одоо нэг ерөөсөө хоёрын янз юм байна. за. Нэг нь гаднаас загс авчирхаар гадны загс нь үхээд идэг. Эсвэл гаднаас загс авчирхаар гэрийнхэн загс нь үхээд идэг. Хоёрын юм даа шүү дээ. Ерөөсөө тэгшээс шүү дээ. Тэр бол эсвэл бүгд амьд байна шүү дээ, тий. Тэр чинь ерөөсөө хоёрын юм байна. Яадаг вэ гэхээр гаднаас ирж байгаа загс шүү дээ. Гаднаас ирж байгаа загс нь өвчтөө мөртлөө дархлаатай байна шүү дээ. Тэ өөрөө супер. Тэгэх юм бол дархлаагүй усанд цэвэр усанд
ирээд хийхээр нөгөө ч өөрөө өвдөхгүй дээ. Одоо вакцины гэсэн нөхөр байхгүй юу? Тэгэн гутаа цэвэр усанд ороод цэвэр усанд орж тийм гол өөр усанд очиод оронгууд нөгөө ус нь гоё ус шүү дээ. Одоо жишээл ашигтай бактери багтаа нөгөө өвчнгийн чирээс үдсэж байгаа гэх юм бол ороод ирэнгууд нөгөө загсаа чинь дагаж ирээд нөгөө бактериуд нь гарангуудаа тэр усан дотор чинь шууд пак гэж үржээл ерөөсөө засны бактериуд ерөөсөө ойролцоогоор нэг 24-өөс 36 цаг дотор ерөнхийдөө бараг 50% үржих боломжтой байдаг хгүй. Тэгэл 1 2 3 4 гээд нөгөө геометрик прогрессор өсөө өчөж байгаа шүү дээ чинь. Тэгээд нөгөө загс нь өвчтдөг байхгүй. Тэгээд өвчгөр тэдний загс өвчтөе ирээд манай засыг алчлаа гэдэг байхгүй. Үнэн бол үнэн. Тэгтээ тэр өөрийнх нь загс нь өөрөөсөө дархлаа муутай байгаа байхгүй. Нөгөө нэг юм байна шүү дээ тий. Гаднаас загс авчирхаар 9 загс нь өгөхээр тэр мөн өвчтөе загс өгцөн гэдэг. Яасан бэ гэхээр өөрийнх нь аквариумын загснаар дархлаатай болцсон. Тэр дотор мөө өвчин байж идэг. Тэнгууд л гаднаас нэг цэвэр уснаас ч юм уу ямар дархлаагүй нэг зүгээр нэг багийн авчираа хийнгууд нөгөөт нь яах юм ороод ирэнгууд ч мөө амьдрал үзээгүй ороод ирэнгууд нөгөө бактери нэм бүх юм бариад алдсан. Тэнгууд тэр мөн одоо өвчтэй зас өгсөн. Ерөөсөө л ийм хоёр юм. Тэгэхээр өштэй хүмүүс одоо урт одоо энэ олон жил загс дижиж байгаа хүмүүс гаднаас ирсэн загсыг нэг ядсны 7 хоног тусдаа ажиллаж үзээч. Ер нь бүр үнэтэй загсыг бол сарж тэмдэж болно шүү дээ. Ер нь бол нэг аквариум бэлтжээд өөрийнхөө загсыг хийхгүй байжгаад гаднаас загс авчих тэндээ хийж ажиглаад хамгийн гол нь хүмүүс зөвлөхөд өөрөө одоо авсан загсаа тухайн хүний ямар орчинд яаж тийжээж гэдгийг судалж ижил тэр орчныг гэртээ бүрдүүлж ижил яах. Тэгээ ер нь бол энийг болог болгонд ярьж байгаа тийм. Тэгээд ерөөсөө загс одоо амтим ч өвчл таарал та. Гэтэ ерөөсөө хоёрын шалтгаан байхгүй. Нэг нь чиний байгаа аквариум ч өсөв бүрэн эсвэл ирж байгаа загс чи дархлаатай байна. Ингээл бодлоо байхгүй. Тэгээд чи энэ бас нэг түүх байгаа байхгүй. Би нэг сургуулийн аквариумыг ингээ ногоон орчин билүү ногоон боломжтой нэг эко орчин гэдэг нэг аквариум тавиад тэгээд загсын би яг групптэй нэг хандмэндээ аваад нэг баахан загсны андив аваад нэг ажил хийхгүй юу. Тэгээд их манай хүүгийн ангийн багш хариуцж ирсэн. Тэгээд тэр бол гайгүй дижсэн. Тэгээд 2 3 багш хариуцаад ингээ усны сэгээр би зааж өгөөд би тэр багш болцсон хүүхдийнхээ сургуульд даав гарцсан. Тэгээд хичээл орсон чинь хичээл харна штэ. Тийм. 6 сар хичээл харлаа. Яах вэ болсон чинь нэг тий үгүй жижигүрний ягаагүй тэр сургуулийн нэг багш нь загас тижээдэг болж таарад. Тэгээд бүх загсыг аваа явахгүй юу. Тэгвэл усын дундалж байгаад ягаад чи нэг аквариумын дундуурхан үлдээц хайцсан гинэ. Тэгээд 9 сард орж ирээд нөгөөдгөө цэвэрлээ загсаа их нөгөөдгөө дунд нэг биш нууш яаж. Бүрэг ботас ороод тэр үг хийдэж өгөхгүй заяа. Зүгээр нөгөө сая мөнхөхийн ярьдгаар зүгээр айлын загас алаад явчихсан заяа. 3 сар заяа ямар ч хоолгүй заяа. Хадаа ургүй, гэрэлгүй, агааргүй, тий агаарж болгочгүй. Тэгэл ерөөсөө тэр дунд амьдсан ус нь ном ногоон болцсон байгаа байхгүй. Тэгвэл тэр дундаас нэг мишнос манай нэг хансуулт удам л да. Сэлж байгаа байхгүй. Тэр бол бас зүгээр тий. Тэгэхээр тэр загас болохоор бүр ингээд нөгөө дархлаа мархлаа гэдэг юм бүр тогтоод тэр усандаа амьдрах чадвартай болоод ингэ байж байгаа байхгүй яг ч. Магадгүй тэнд олон загас байсан бол эвгүүтэх байсан. Эвгүүт л зүгээр ганц загас ч өвчл нэг тогтлоо орохгүй ингээл тий. Тэгээд нөгөө хүний чинь хүн болгоны чинь одоо нөгөө тижээдэг арга барил нөр болцсон. Тэгээд одоо сүүлийн үеийн загас нь ерөөдөө бол нэг байтгай төрлийн бактери өөр дөрөө авч явдаг ус болохоор ойрхон ингээд нөгөө цэвэр усаар ер нь зодж тижээж байгаа ч сүүлийн үед бол тий. Ойрхон тэгээд одоо ойрхон сэлгэж байна гэдэг чинь нөгөө бактери үржиж байгаа усыг асгаал шинэ ус игээд нөгөө явцын удаас суулж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бактери нэмж хийгээл тий. Тэгээд ерөнхийдөө ингээд нэг юм тиймэрхүү орчинд үүсэж байгаа загсыг чинь өөр газар авч хийчихээр арай өөр болчиход байгаа байхгүй. Тийм болохоор л ерөөсөө ойролцоо дижээдэг хүмүүстэй л. Үгүй ядаж авчираад нэг 7 хоног өөр аквариум хийгээд хийх гэж байгаа устаас хайлдаг ч юм уу тий. Тэгээд тэр зүгээр миний бодож шүү. Зүгээр одоо ингээд мөнхөхийн ярьлаа шүү тэр аквариум загсны одоо тэр бактери ингээд 24-36 цагтээ 50% үржих боломжтой гэдэг. Тэнгүүд бас нөгөө талаараа шинэ усанд авчирч хийгээд 7 хоног карантинлахад тэр загас чинь загасны дээр байгаа бактери бөгөөд тэр загас яг миний тижээлтэнд айгүй урд нь дасна тийм шүү дээ. Тэгээд тэрний дараа өөрхөн аквариумд ихэд нөгөө аюул нь айгүй багасч байгаа хөөхгүй. Тийм шүү дээ. Тэр учраас манай нөгөө хуучин загасчид ганц яриад идэг юм карантины аквариумтай болоо бити өөрхөө сүрэг дээр гадны загас хий. Тэр загсыг 7 хоног юм бол тэр өөрхөн загас болно шүү дээ нэг хэсэг. Ер нь бол барууныхан бол энэ Европынхан бол ер нь бол баг сар гэдэг шүү дээ карантин чинь. Яг тэгээд
хаанаас эсгээс ус болох. Гэтэ энэ одоо сүүлийн үед карантин гэдэг үг сонсохоор дургуурээд. Яста нохоо шиг болж хаяа нэг галаар баярлна гэдэг шиг нэр. Тий. Би одоо тэгээ яах вэ? Хоббигоо сайхан үзүүлээ. Гэтэ манай загасчд гэхгүй өөр хоббитой амьдарч байгаа хүмүүс сая карантинаар хоббитой амьдрахын давуу талыг мэдэрлээ шүү дээ. шүү дээ. Хоббигнууд нэгдэрийг киноч юм болсон шүү дээ. Киноч бас. Тэгээд групп дээрээс харж байхад баярлж байгаа ингээд уцаа ухаа сууж ин па явж идэл. За хэвээ карантинлэгд манай загас ингэж сайхан үрж ийн ингэж тэгж ийн тий. Ийм болж ингээд зургнуудад тавиад байж байгаа чинь тэр гэр бүл одоо нөгөө өөдөх зав айгу бага байхгүй. Аав нь бол хийж амар ажилтаа тий. Ээж бол тэр тэргүй ажиллаа. Гэрийнхаа тэр нөгөө амар хүнд гэрийн ажлуудаа хийж байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг тэр гэр бүл айгу ажралтай байхгүй. Тэс энэ талаараа ичээд нэг өглөө болчихоо гэдэг. Одоо хайшаа идэхгүйгээд. Нүч зөндөө байгаа шүү дээ. Яах вэ юу вэ? Тийм Тийм загсч яг хоо тэгсэн байна л да. Энэ нөгөө Саний комментор мэдлээ. нийгэм маань өөрөө нэг хэсэг нэг жоохон хэцүүхэн байсан болоод хүмүүс бас хоббиг болцсон байсан гэж магадгүй л дээ тий. Тэгэхээр өөрийгөө олж нээж чадаагүй тий. Одоо хоббитэй амьд хүмүүс бол ер нь Маш их юм шүү дээ. болцсон байлээ. Яг гоо юу хуучин дээх үед бас социализмд янз бүрийн хоббинууд байсан шүү дээ. Тэр ч байсан тий. Тэр юм чи өөрсдөө устцсан. Тэгээд одоо бол хобби бол мөнгө төрчөөд шүү дээ юм бол тий. Бүх төрлийн хобби юу? Нэг бол мөнгөтэй бол хоббитой, эсвэл хоббитой мөнгөтэй байдаг ч юм уу тий. Тийм хүн байж гэсэн юм. Тийм болчихсон. Айгу хэцүү болчихсон. Тэгэхээр бол ер нь бол хобби бол мөнгө юм байна. Тий. Тийм шүү дээ. Одоо жишээр амар үнэтэй хоббинууд шүү дээ. Тий шүү дээ. Амар үнэтэй хоббинууд. Маа. Одоо зүгээр бодлоо. Зүгээр л ийм машины хобби биш шүү дээ. Нэг Хүүзнийх бай. Жижиг хобби. Тэр мөр чи амар өртөг өндөртэй хобби. Тэгээд хүүзний хобби шиг гэдэг юм уу? Юу гэдгийг одоо тэр ууланд авахад өртөх хобби шиг мөнгө хэрэгтэй болж байгаа. шүү дээ. Гой таягтай байхад бол Гой таягтай байхын Өө тэр чинь таяг амар нэрэг бол амар их юм байна. бид нар шиг сэтгэлийн өдгөр уулан гарахгүй шүү дээ. Хүмүүс чийсэг хүртдэг. Тэгээд хүлдэж өгөр бууж ирсэн шүү. Тэгэхээр тэр хобби юм аа би ер нь тэгэл мөнгө дагуулахгүй байхгүй байхгүй. Ер нь бол хоббитэй байж ижил хүн тий. Дээрээс нь хөдөлгөөнтэй.